бүгд сэтгэл санаагаа унтсан багт. Тийм, хэл үг гэдэг байгаа шүү дээ. Тэгээд яг тэдний хөөстийнх нь урах хөшөр. Тэгээ за шийдэж байгаа гаргаад ирсэн. За энэ байна. Та нар л өөрөө чадаагүй. За энэ удаа чи хэдүүлээ. Тэгсэн чи яасан шууд ингээд бүгдээрээ урган ургаад. Тэгэл яг нөгөөдөл нь өмнө шийдсэн байгаа шүү дээ. Тэгээ за байна. Бидний бас тийм байгаа юм байна. За юу яах вэ? Одоо ямар ч сан баг зэргийн энэ удаагийн нөгөө подкастын онцлогч нөгөө нэг лайв явж байгаа. Тэгээд бидэд бас нэг нэлээд завсарлаж байгаа яг шинэлэн өнгө төрхтэйгээр эхэлж байгаа. Одоо тэгээ нуултгүй яриад явах уу? Нуугаад явах уу? Бидэд чинь хамгийн сүүлдээ нөгөө шинэ жилийн подкастаар нөгөө манай золбооч юм бас хамтран ажиллах байгууллага энэ төр байна уу гэсэн чинь бас байдсан байна. Манайдыг бас тоод юм байна. Тэгээд өнөөдөр ямар ч сан ингээд шинэ өнгө төрхтэйгээр юу яаж байгаа. Тэгээ манай нөгөө найруулагч Гамбаач юм болохоор бас лайваар нэг явж үзье гэдэг байгаа байхгүй. Тэгээ одоо нөгөө нэг подкастт ороод нэг ярилцлага хийдэг байсан. Одоо бүр ингээд амьд одоо хөтлөгч болох гэдэг юм аашаа одоо тэгээ юм өмнө л суралцж байна да. Тэгээд зарууг бол ерөнхийдөө төрүүлээ тавьсан байсан. Тэгээ яг хүн цугалтал бол би бас нэг ганц нэг юм асууж гэж одоо яг нөгөө мэрэгжлийн хүмүүс байгаа шүү та хоёр чинь тий. Тэгээд яг тэр сэдв ярьж байгаад хүмүүс цуглаж идэл тэгээд хэдүүлээ нөгөө хүмүүс гайгүй цуглаад эхлэхээр үндсэн подкаст эхлэе. Тэгэхгүй бол энэ чинь бас нэг хүн цуглааг байхад хамаг юм яриад. Тэгээ миний нэг асууж мэдмээ нэг юм байдаг байхгүй. Одоо юу загсчдын ингээ групп дотор ингээ нэг юу байдаг шүү дээ. Энэ нэг юм хар галуу гэдэг зүйл үүдэг тий. Хар галуу хэрэгтэй хэрэггүй устдахгүй гэл нэг яг ингээ хоёр тал болчиход. Тэгээд ямар үндэстэй байдгийг юу гэдгийг тэгэхэд хоёрын хувьд бол тэр тал дээр одоо юу гэдгийг зөв юу гэдгийг шинжилгээний талаас тий үзэх болоо тий. Тэр талаасаа нэг хэлээ шүү. Мэдээллийн чанартай юм хэлээ шүү. Юу нь бол яг нэг хар галуу гэдэг нь бол тэр өөрөө бол манай Монголд огт байгаагүй шүү биш л дээ. Ерөнхийдөө бол манай одоо баруун хязгаарт бол байсан. Маш цөөн тоогоор байсан. Тэгтээ бол яг нөгөө ягаад сүүлийн жилүүд ихсэж байна гэхэлэр өөрөө нэг байгаль экологч өөрөө доройтоод байгаа байхгүй. Маш их доройтож байгаа. Тэгэхээр усан дотор өөрөө яг л цэвэр загас ийж штэ. 100% загас ийж штэ. Тийм шуулгатай ш нөгөө далаад их хэмжээгээр байдаг байсан. Яг гол одоо үндсэн жижиглийг хангах чинь далаа байсан байхгүй. Тэнгууд нөгөө далаа холбооролт нөгөө одоо хүн амын өсөлт тэр чинь маш их нөлөөлж байгаа учраас далаас маш их загас холборлож байгаа. Одоо ерөнхийдөө бол лаавал үзэх юм бол далайн бараг 50-60% нь бол бараг байхгүй болж байгаа гэж үзэж загасны нөөц. Тэгэхээр тэр нь мэдээж хэрэг нөгөө амьд юм чи эзэдчихлээ хагаал нутгаас солиод явна шүү дээ. Тэгэл хамгийн аймаар нь дэднээс ч бүр ингээд одоо юу хэмтэй бүлгийн зохион байгуулалт явдаг. Тэгэл тэднээс нь ингээд яг нөгөө тагнуулын одоо шинэ толгой сүрэг гэж яв. Толгой сүргний яваал газар номнуудаа тогтооч. Тогтоосныхаа дараагаар араасаа тоотно. Жил ирчихсэн. Одоо нөгөө моо цуваглагч байдаг чинь тий. Маяг моо цуваглагч шиг одоо 10 20 ингээд яваад. Тэр нь айгүйх нь болж байгаа. Тийм байна. Мөх зөргийн үед Тэгээд угаасаа махич шүү. Манайд угаасаа ингээд гаднаас ирж байгаа сүрэг нь популяц их болцсон. Нэгдүгээрт, хоёрдугаарт манайх нөгөө сэргийлэх арга хэмжээ авдаг. Ер нь бол авъя гэхээр шууд судлаач юм ингээд байгаль орчны мэдээж яам бол аливаа нэгэнтнийг ад шоу үзээд энэ ал энэ нэг гэсэн бодлого гарч болохгүй л те. Тийм болохоор энэ дээр бол ингээд төрөлсгсөн байдалтай. Загас иддэг юу л иддэг. Гэхдээ энэ ийм асуудал учиртай. Яагаад гэвэл гол дээр бол аюултай. Энэ 8 м хүртэл шумбаж чаддаг. Хамгийн гүнзгий шумбсан. Нэг яам манай асуудал 8 м-ээс гүнзгий гол те 8 м ямктай гол бол цөөхөн шүү дээ. Ер нь 8 м ямкнууд. Нууран дээр бол арай гайгүй. Яагаад гэвэл 8 м-ээс дээш хүнтэй нуурууд бол доорн загсна. Үлдээд байгаа. Тэгээд яг хуу нэгдүгээр тийм их ирж байгаа. Нөгөө талд манайх ч бас өөр амьсгалын өөрчлөлт за ингээд одоо бараг толгойтой олон загас чинь болцсон те ингээд бүх одоо энэ дарамт загсан дээр ирчихээр загасчин харгалуу хоёулаа загас агнадаг. Тэнийг нэг буруутгаад байгаа. Харгалуу мэдээж идэж байгаа. Гэхдээ харгалуу бол зөвхөн барьж чадахыг л идэнэ. Тэр харгалуунд тул байна уу, зэвүү байна уу, хадран байна уу те, сум байна уу хамаагүй барьж чадахыг. Манай агнуур бол
хөвчлэн нөгөө цэнгэг усны тул зэв хадрангур. Одоо нийт загсч ерөөс энэ гурвыг л дийлэх сонирхдаг. А ийм болохоор асуудал үүсээд байгаа. Тэгээд дээр нь хамгийн гол нөгөө загсны нөөцөөс багасаад байгаа. Тэгээд хар галуу бүр. Хамгийн гол юм яагаад бид энэ хар галууг чухалчлаад хүн болгон хар галуу одоо болохгүй хар галууг л одоо устгах хэрэгтэй гэдэг. Мах ч хамгийн гол усан айл савхаад бол тийм хязгаарлагдсан л байхгүй. Бусад орнууд ч маш хэмжээний нуур цөлмөд байдгүй. Тодорхой хэмжээний 3 айл сав дагаадаг. Тодорхой 2-3 том голууд байдаг. Тэгэл тэр голуудад л одоо үндсэн одоо маа загсны үндсэн цөм сүргүүд байгаа байхгүй. Жижиг голууд бол ороо шахацдаг. Шахаа буцаагаар авчдаг. Тэгээд тэнд үлдчихэж байгаа нөгөө жижиг нөгөө популяцууд жижиг өсвөр насны хүн байж байгаа шүү дээ. Тэр чинь нөгөө жижиг голд тэр шууж орчих тэрэ. Нэг загс одоо нэг шуу одоо шумбал гарлаа гэж бодоход хамгийн багтаал 100 м зэнтэр шумбал гарч байгаа. Тэгэхээр чинь нөгөө нэг тохоог бол шууд нэг жил үсчих юм шүү дээ. Нэг сүрэг ороход гүнээр ороод нэг жил гараа авчих. Гол ер нь бол 100 муу бол нэг хөрхөдөө том голууд бол Энийг ийм юм байгаад байна. Одоо би ингээд загасчлаад ингээд явхад нэг голдоо нэг загасчлаад байгаа. Нууран дээр нэг загасчлаад байгаа. Тэнгууд сүүлийн үед нэг анзаардаг хон тэр гол нуураасаа илүү төрүүлж одоо доройтно гэх юм одоо тэр загасны тоотлого тийм юм байдгүй. Шинжилгээний юмар одоо юу арай нуурын загас арцсангуу арай гайгүй ч тийм үү өсвч үржих нөхцөл гайгүй гэдэг юм уу. Гол бол илүү бүр ингээд хэрвээ нэг ингээд нэлээд одоо төрүүлж доройтох загсны тоотлого тийм юм байдгүй юу? Ер нь бол яхаа нэг хөвчлэн гих гэж ярих юм. Тийм үү яах вэ? Нууранд болох төр чинь нууран захтагаа загснууд чинь мах чинь үндсэндээ бол дулаан буюу хүд усна гэдэг хоёр хөл ангилчихж байгаа байхгүй. Тэгээд дулаан усны загснууд чинь бол хөвчлэн дандаа субстрат буюу одоо аливаа нэгэн эд зүйл дээр төрсө гаргадаг байхгүй. Голд байгаа загснууд чинь бол тийм байхгүй шүү дээ. Хөвчлэн бол хүд усны загснууд бол хөвчлэн өөр гэсэн тоом гэлтэн тэрэн дотроо шахна. Тэр нь бол урсгал усанд байгаа нөгөө үр тогтцох одоо чадамж гэж нэг байна шүү дээ. Тэр чадамж чинь багасаа хувийн багасчихж байгаа. Нууранд байгаа загас мэдээж зэрэг тогтмол усанд тодорхой температур байгаа. Орчин их таатай нөхцөл. Хэрвээ бас алдагдах юм бол бусад өөр зүйл загаснууд бас хуучин одоо 10 хэдэн зүйл загас байсан бол одоо бол яа тийм экосистем одоо дуллагын дулаарлж гэдэг юм ямар нэгэн одоо шалтгаанаас хамаарат нөгөө загасны төрөл зүйл маань өөр болоод байгаа. Тэнгууд одоо жишээлх юм бол үгийн нууранд хэлэгчил аюу олон төрлийн загсуудаа тэмдэглэгдсэн байгаа шүү дээ. Тэгсэр нь одоо биднээс очиод барих тэр 2-3 төрлийн загснууд тогтмол. Яг баригдчихж байгаа юм тий. Тэднээс хамгийн таатай нөхцөл бүрж байна л. За тэгвэл ер нь бол хар галууны талаар бол хүн болгон тодорхой хэмжээнд өөр өөрсдийн гэсэн ойлголтоо авсан баг. Угсаа хар галууны идэж бол тэртээ тэгвэл яг л зөвхөн загас. Зөвхөн идшийнхаа төлөө л явж байгаа. Хүн бол яг хоббиныхаа төлөө загас л яваад байгаа. Тэгээд хоёулаа нэг харахаараа нэгнийхээ дайсаг. Тэгээ хар галуу бол ямар бид чиг юм сошиал ашиглаж чадахгүй ш. Комент тэгээд хоорондоо нэг яриа өгч болдог бас нэг юм ярих нь байна тийм. Бид нар одоо загасгүй бол өгчих гээд та нар болчихооч гэж хэлж магадгүй юм байна шүү дээ. Тийм. Тэгэхээр ер нь бол загасчд болохоор сүүлийн үед чинь бол загас барьсан ч гэсэн нөгөө идэж тижэл дээр үед бол идэж тижэл гэдэг одоо хобби гэдгээр бол бариад буцаад суулж тавиад байгаа. Тэгээд энэ дундаа бол хар галуунаас би зүгээр жишээлээд ингээд үзэхэд бол голын загсыг ер нь бол огт авах хүсгүй юм байна. Тэ? Тэр чинь бол одоо хүн гэдэг нэг загас нэг дайсан байна. Хар галуу гэдэг нэг дайсан байна. Нууран дээр ирэхэд бол үн чинь бас завтайл гарчихгүй бол бас эрг авийн загсуудыг дүүн тэ хар галууч гэсэн нөгөө шумбалтынх нь гүн мүнээс шалтгаалаад харьцангуй нуурын загас өртөх нь бага байдаг юм биш үү тэ. Тэгэхээр энэ дээр бол одоо юу гэдэг юм хоёр талтай л. Тэгээд хүн болгон өөр өөрсдөө өнцөөсөл дахиад нэг өнцөг байгаа. Хөгжил ирэх тусам угаасаа экосистем алдагдаж байгаа шүү дээ. Одоо тоноглолууд амар болоод байна. Тоноглолоодаас гадна нэг угаасаа нэг суурин хөгжил гэж нэг юм бас тийм том аюул байгаа шүү дээ. Биднес бол хуучин бол одоо яа тийм хөдөө гарлаа гэхэл хөдөөл байлаа шүү дээ. Одоо бол хөдөө гаргаад бүх юм байж байгаа байхгүй. Жишээлбэл бол нэг атайхан одоо гол усны дуусвал байна гэж байна. Очиход л одоо яа тийм нөгөө тэр голыг дагсан нөгөө бизнес эрхлэгчид гэж байж байгаа шүү дээ.
Тэр чинь одоо шинэ нэг одоо гол дээр яд юм одоо шилхэн бол Европын орнуудад нэг одоо цутгал гол дээр нэг ширхгэл одоо камп байдаг. Байхад марчин тэд нар ч ингээд 2 3 4-өөр игнээ нарцсан. Тэгэнгүүт тэр нөгөө хамгийн гоё газрууд нь юу байхгүй. Яг нөгөө загас байж идэг газар. Тэд чинь хүн загас байдаг газараа л авиж штэ. Байлгахыг бодно штэ. Тэгээд мэдээж аль болох ойрхон газраас л бариулахыг бодно. Тэгээд яг тэр нөгөө загас байгаа газруудаа дагаад ч юм уу эсвэл байгалийн хамгийн гоё газруудыг угаасаа л хамгийн гоё газар л загас байж байгаа. Тэгэхээр тэр гоё газрууд руу очиод биднес өөрснөө камп барьчих дээр биднес өөрснөө нэг төсөндөө дайжуулах үйл явц явуулаад байгаа. Нэмэгдүүлээд. Тийм нэмэгдүүлэх хүчин зүйлийн нөлөө тий. За окей ингээд юу яах вэ? За ингээ албан ёсоор манай Цэнгэг клубээс эрхлэн гаргадаг Fishon подкаст маань энэ удаагийн дугаар 07 дугаар маань ингээд албан ёсоор эхлүүлье. За өнөөдрийн дугаарт хүрэлцэн ирсэн. За манай Монголын одоо энэ загас үржлийн энэ том салбарт одоо өөрсдийн гэсэн байр суурийг олоод энэний төлөө одоо загас жаргахыг Цэнгэг усны загсыг одоо үржүүлэхийн төлөө одоо дуу хоолойгоо нэгтгээд бас өөрсдийн хүчээр ингэ явж байгаа та хоёрт бас баярлалаа. За албан ёсоор бас танилцъя тийм ээ. За одоо яг за мөгийн за мөнх зөрг хоёр за зөргөөг бол одоо би бол олон жилийн өмнөөс мэднэ. За энэ ажлын төлөө бол олон жил ууггүй явж байгаа. За ингээ өөрсдөө гоё үзэгчтэй танилцуулъя тийм ээ. За нам бол тэр мөнх гэрэл гэдэг. Би болох тэр одоо загас одоо хөгжүүлгийн чиглэлээр бол одоо мэрэгчлэлтэн бэлтгэх чиглэлээр бас нэлээд олон жил ажиллалаа. Багш юм тий. Үдээчүүн сургууль. Одоо Монгол улсын хэмжээнд бол үдээчүүн сургуульд л ганц загас хөгжүүлэх технологич гэдэг мэрэгчлэр төгсөгдөг. Би өөрөө ч гэсэн битээр соёлаа. Яг загас хөгжүүлэх технологичийн мэрэгчлэл эзэмшсэн тийм хүмүүс байд. За маань мөнх зэрэг мөнх зэрэг гэдэг. Тэгээд сая мөөгийнх ярьлаа. Бид 2009 онд хөдөө аж ахуйн сургуулийн загас хөгжүүлгийн технологийн ангийг төгссөн. Тэрнээс хойш хоёулаа ингээд загсаа ямарчсан аяагүй явж байгаа. Яг энэ чиглэлээр яг энэ чиглэлээр. Нэг нь одоо мэрэгчлэлтэн бэлтгэл нөгөө хэрийн судалгаа. Хэрийн судалгаа болов. Яг гүйцэтгэлээр ажиллаад. Гүйцэтгэлээр ажиллаа. Энэ нөгөө нэг подкастын зорилго бас юм шүү. Цэнгэг клубийнхан бид нар дотроо нэг ярьж байгаа. Одоо бид чинь бас одоо юу гэдэг сошиал дээр хар галуу гэж хэрүүлээгээд боловч яг ясам дээр харахаар бид нар ч бас хар галуу байхгүй юу? Багаар аль болох багаар ингээд хороож байгаа. Тэгээ бид нар ингээд бас нэг хоббиныхоо төлөө банк цагаар ингээд хороодог. Тэгээд үржүүлгийн талаар ерөнхийдөө бас ингээд оролцоо клубээрээ гэдэг ингээд зорилго тавиад тэгээд түрүү жил ерөнхийдөө бас яг энэ талаар ингээд чинь цаг хугацаатай байдаг тий. Тэгээд түрүү жил оролцож байгаад ерөнхийдөө яг цаг хугацаа болж одоо гэдэг хоцорсон. Тэгээд энэ жил одоо бүр стнэс бэлдэж байгаад одоо энэ зүйлийн талаар оролцъё гэдэг бүр заавал энэ дугаар ингээд бэлдэнэ гэсээр байгаа. Тэгээд одоо энэ цаг хугацаа болж байгаа гэдэг ингээд бэлдээд оролцож байгаа шүү. Тий. Тэгэхээр энэ дугаарын бас онцлог бол энэ нөгөө дугаар болгон дээр чинь нэг юм манай подкаст чинь нэг шалтгаантай яваад байгаа. Одоо юу гэдэг чинь тэмцээний ардаас юмсэн бол эн чинь бол загсчлал гэдэг чинь бол нэлээд өргөн үрээтэй. Тэгээ энэ удаадаа болохоор илүү ингээд мэрэгжлийн хүмүүсийг оролцуулъя гэж байгаа. Тэгээд энэ удаагийн бас нэг подкаст маань болохоор одоо Amigo гэдэг ингээд бас ийм сайхан лаунч болж байгаа. Манай энийг бол нөгөө манай подкаст орчин үнэн сайжирч байна. Ширээ үрдсэн тий. Найруулагч байруулагч бол үнэн гоё ячиж байна. За тэгээ ямар ч хэлсэн хэдүүлээ PV. Энэ PV би яг нөгөө нэвтрүүлэг эхлэхээс өмнө задлцсан. Cloud гэдэг гоё юм бэ. Ямар ч PV ууцгаарай. Тэгээд PV уугаад тэгээд өөрөө өөрсдөө танилцуулсан. Одоо тэгээд нөгөө яг одоо та хэдийн төрийн бус байгууллага гэдэг хамтраад байгаа шүү дээ. Одоо тий тэр талаасаа бас ингээд төрийн бус байгууллах одоо хизээ байгуулагдав яг ямар зорилгоор байгуул бие бүрэлдэхүүн одоо хэдэн үнэтэй байна тий энэ талаар бас үзэгчдэд мэдээлэл өгөөд яагаад гэхээр одоо энэ бидний энэ подкаст ч өөр яг нэг юм зорилтод бүлэгт чиглэсэн байдаг хэдий ч одоо бидний сэдв бол маш их байдаг аялал жуулчлал тэгэл одоо энэ загас хамгаалал тэгэл энэ гой гой энэрнгүү загсчлын спортууд байна тий. Тэр Цэнгэг клубын угаасаа ууган зорилго бол ногоон дэлхийг хайрлаж хамгаалъя гэсэн үндсэн том зорилго байдаг. Хэдийгээр загасч гэсэн бариад сууллая гэдэг. За тэгээд энэ
төсөл болон яг одоо энэ төрийн бусынхаа талаар та нарт мэдээлэл өгөөч. Тэг яг ямар зорилготой байгаад хэдэн хүний бүрэлдэхүүнтэй байна. Одоо яг юу хийж байна тийм ээ? Тий. За яг би нэг аль биесны одоо жижигэн танилцуулганд хэлчих. За. Тэгээ цаамаа ер нь бол манай одоо төслийн одоо гүйцэтгэх захирал бол мөнх зэрэг байгаа. За. Үйл ажиллагаа одоо бүх юм хариуцдаг. Захиралтай танил юм байна. Биднээс бол зэрэг анх одоо 23 онд биш үү гэж. үйл ажиллагааг нь явуулж эхэлсэн. Тэнцээ бол 4 хүний бүрэлдэхүүнээр мөнх гэрэл, мөнх цориг, цас болд нэг болор идэв ингээд 4 нийлээд за ямар ч ихний хэмжээнд өөрсдийнхөө хэмжээнд одоо үйл ажиллагаа загсыг үржүүлье гэдэг нэг жижиг ярилцлага хоорондоо хийгээд. Тэгээд тэхийн тулд мэдээж аль 2023 оноос эхэлж байгаа. Тийм. Оо яг эхэлж яхад нь уулзсан юм байна тий. Тэгэл юм хэрэгтэй болоод янз янзын хэрэгтэй болоод хүнд хандаад байдаг байхгүй. Тэгээд бидэд бол яг анхан эхлээд бол яг өөрсдөө бие дагаа ичөө тий гэж бодсон боловч яг альва юм чин заавал нэг одоо тийм үү аль биесний байх хэрэгтэй болчиход байдаг. Тэгэл анх одоо төрийн бас байгуулъя. За төрийн бас байгууллага байгууллаа. Байгуулсныхаа дараагаар биднээс мэдээж хэрэг мэрэгжлийн усууд юм чинь нэгэн л биднээс байгаль дийлтэй юм гэж байгаа. Хаана одоо ямар нэртэй байх вэ? Хаана байх вэ? Тэгэл анхныхаа урлаг хийгээл ярилцаал. Тэгээд ер нь бол хэрлэн голыг төвшилж ажиллая гэдэг байдлаараа биднээс төрийн бас байгуулсан. Хэрлэн яг дараа нэг асууна. Нөгөө нэг би нэг офс дээр чинь нэг очиж ирсэн шүү дээ. Хөдөө аж ахуйн дэд сургууль дээр байгаа зү тий. Тий. Тэгээд бүх зэрэг ус тэрийг яагаад нөгөө өөрийнхөө зүгээс ярих юм байвал яагаад тэгээ нөгөө хөдөө аж ахуйн дэд сургууль дээр байрлаад байгаа юм уу тий. Тэр талаар нь холбоо юм уу тэгээ. Энэ манай үйл ажиллагааг дэмжиж хөдөө аж ахуйн сургуулийн лаборатори бид нэр тэр лабораторийг түшиглээд хөдөө аж ахуйн сургуультай гэрээний дагуу тэгээд анх энэ ажлыг эхэлсэн. Хэрлэн голыг сонгодог шалтгаан энэ нөгөө голынх нь өөрийнх нь онцлогоос болоод байгаа. Одоо хэрлэн гол чинь 1200 хэдэн км урсаад далайн нурц утгаж байгаа. Яг манай нутагт бол 1000 гаруй км нь байдаг. Энэний яг дөнгөж ихийн хэсэг нь буюу өндрөө хүртэл одоо Бурхаалдуунаас урсаад өндрөө хүртэл газар нь хүүт устай. Энд бол хүүт усны энэ загснууд болон дулаан усны бус загснууд байгаа. Эндээс доошоо болохоор энэ гол хэрлэн гол маань талын голын шинжтэй болчдөг. Тэгэхээр ус нь илүү бүлээсээд энд зэв хадран тул гутаар гэсэн хүүт усны загснууд амьдрах боломжгүй. Тэгэнгүүт далайн нурт ус энэ зүйл загснууд байна. Яг энэ голын онцлогоос болоод энэ дээд хэсэгт нь байгаа энэ хитэн зэв хадран тул хүүт усны загснууд маань тасархаацсан бүлээс болчихж байгаа. За дээшээ явах боломжгүй. Тийм дээшээс гарахгүй. Ороосоо ч ирэхгүй. Тэгэхээр яг ингэж гараад биднээс яг энэ төслийг одоо яг өөрсдөө санаачлал одоо явуулж байгаа. Тийм байна. Тэгвэл хэрлэн голын бас өөр ингэсэн маш том онцлог байна. Одоо би мэднэлт энэ нөгөө нэг өндөр хаанаас доош болохоор нэг юм илсэрхэг хөрстэй болоод одоо голын өнгө хүртлөө дид бүтцэн ингээд өнгө нь өөр болоод илүү тийм илсэрхэг юм шиг болчтой юм шиг байна. Тэгээд түүнээс дээшгээ ингэж явхаараа ерөөсөл нэг ийм л хэлбэртэй байгаа шүү дээ тий. Тэгэхээр ингээр дээр нөгөө нэг хангаа газараас урсч орж ирж чулуулаг одоо голын суурьтай гэх юм уу да тий одоо юу гэж ярих юм. Тийм байна. Тэгвэл бас энэ онцгой бас голыг сонгосон байна тий. Энэ онцлог нь хамгийн нэгдүгээрт энийг нөгөө хамгаалж үлдээх хэрэгтэй байна. Одоо байгаагаас нь дурдуулахгүй байх хэрэгтэй. Тэхийн тулд нэн тэргүүний ажил нь бол загсын нөхөн сэргэх. Дордуулахгүй гэхээр дордох нөхцөл бол байгаа юм уу? Одоо жинхэнэ жил их тусмал дордоол. За нөгөө хоёр одоо гурван одоо үндсэн шалтгаан байгаад байгаа шүү дээ. За. Нөгөө загасчлал байна, нөгөө хар галуу байж юм. Дахиад дээрэс нь хөгжил гэж нэг байгаад байгаа шүү дээ. Суурин хөгжил бий болоо тийм. Тэгэхээр энэ гурван суурин хөгжлийн хажууд үүсэж байгаа шүү дээ тийм ээ. Тэгэхээр энэ ч бол хажуудаа өөрөө уурхаатай. Тий. Тэгээд мод чулуу багтаа шүү дээ ингээд нөх хойноосоо. Тэгэхээр нөгөө илүү хүмүүс очиж амрахад таатай байдаг боловч илүү нөгөө нэг загсны байгаль дээр байгалаас нь одоо байгаль дээр оруулж байгаа одоо байгальд үзүүлж байгаа нөлөөг нь авч үзвэл сөрөг нөлөөнд аюу амарх өртөмтгөлтэй байгаа. Ер нь өрцөөр ирсэн. Тэгэхээр одоо яг тэр үндсэн дээр л биднээс анх одоо юм төрийн бас байгууллага байгуулад. Тэгээд тэр нэрийн нөхөдөө бол
Монголын мэрэгчсэн зан сурвалжуулагчдын тэнүү холбоо гэдэг. Тэнүү холбоо. Тий. Тэгээ байгуулад одоо үйл ажиллагаа явуулаад одоо энэ жил одоо 4 сард 1 жил болох гэж байна. Одоо энэ жил биднээс дахиад үргэлжлээд түрүү жил биднээс бол яг хав аливаа юм чинь шинэ байдаг. Шинэ газар оронд очиж чинь шинэ газрын одоо загасаар нөгөө бусад бүх юмудаа судалгаа хийж штт. Тэр байдлаар энэ харьцангуй жоохон цөөн тоотой одоо юу авсан. Бэлэн бүтээгдэхүүн аваад сайн утгшуулсан л та. Гэхдээ энэ жилээс бол биднээс бол арай тоогоо нэмээд нэгэн л биднээс байгальд нөхөс өрөөлт хийх гэж байгаа бол дөрвтэй богино хугацаанд тим хийх учраас биднээс одоо бол энэ жилээс тоогоо нэмээд нөгөө оролцох одоо хүмүүсийнхаа аль хэдийн одоо тооцсон үзээ бүгд. Тэр одоо бас ажлын өрөөнд бас ингээд би өөрөө ингээд сууж байгаа гэж бодож байгаа. Зүг. Манай хүмүүс ажиллаа сайн хийж байгаа. Тий, одоо яг энэ бид нар ингээд хэдийгээр ингээд загшлах спортыг одоо яг ингэж ярьдаг болоод байна тий. Загшлах спорт гэж яриад байна тий. Яг загшлах спорт гэж ярьж байгаа хүмүүс бол ер нь бол спортын хүмүүс байгаас гэж хүсдэг юм би. Одоо нэг өсөндөө. Түүгээрээ дамжуулаад бас бид нар энэ альва нэгэн гол байгалийнхаа хишиг хүртэж сайхан амьдралынхаа таашаалыг мэдэрч л байгаа бол мэдээж эргээд нэг байгальтай эерэг нөлөөтэй юм хийгээд давхраас явдаг бол их гоё байх гэж бодож байна. Тэгээд одоо энэ тэгээд одоо энэ манай энэ тэнүү холбоо маань өмнө нь бас та хэдийн маань бас яг бодит загас үржүүлсэн харсан үр дүн бид нар бол байгаа хэрэгтэй мэдээж одоо энэ 9 оноос хойш загас үржүүлэлийн чиглэлээр төслүүд дээр ажиллаж исэн. Одоо яг эдний хамгийн тийм бодит амьдрал дээр ингээ айгүй тийм үр дүн үзүүлж ингэсэн юм төсөл байвал одоо эндээс гоё хуваалцаач тий. Одоо яг туулын үржүүлэг. Туулын үржүүлэг 11 он. Одоо хүртэл байгаа юм тий. Тэгээд ер нь бол 3 жил завсарсан ба 2-3 жил завсарлаа. Ер нь бол 8-9 жил тогтмол. Зэвэг загсыг үржүүлсэн. Одоо л дулааны үлрэл 5 сарын дундаас хойш Улаанбаатар хотын туулын альчсээр очсон. Халаатайны тэ иймэрхүү жомброк. Жомброк л яг нэг ангийнхан тий. Нэг ангийнхан. Тэгсэр нэг бүр янзын боос тэгээд би хаамаа. Бяттай. Яг үр дүн гарсан нь бол туулын үржүүлэг. Мэдээж урт хугацаа. Би нэг флай тэмцээний бэлтгэлээр намаацсан хибахтай битээр туул өгсөжсэн гачууртлоо. Тэгэхэд бол яг нөгөө нэг үржлийн ах トゥ нар явж байгаа байхгүй юу? Яг нэг ангийнхан. Баригууд ингээл баригдаад жижиг нивэр барайл тавиад байгаа. Яг нэг үржлийн маань ингээд бас би бол биднээс тэгж бодож ирсэн тухай үед нэг үржлийн загас нар байна. Яг л мөн байсан юм байна л. Ер нь бол туул бол анх бол одоо ингээд яг үүндээ 10 жилийн өмнө 14-5 жилийн өмнө их туул бол анх бол биднээс яг одоо тэр мэрэгчлэр төгсөл одоо мэдээж хэрэг анхныхаа нөгөө ажлыг эхлэх гэж байгаа шүү дээ. За одоо гол маань ямар вэ? Хөө энэ туул маань одоо ширхлээ. Хөө яалаа хэлээ гэж байдаг ш. Одоо сүүлийн үед бол туул бол харцангуй ширхлээ багасаад байгаа ш. Тэгэн гол биднээс туулд очиод ингээл Улаанбаатар орчмын одоо хавар ингээл явхад нийл ингээл чулуунууд нь дандаа замгтай болоо. Ногоон замгтай болцсон. Жижиг хар уснууд нь тийм замгтай болцсон байгаа. Тэр үндсэндээ бол биднээс яг ингээд загсыг бас ингээд яг үржүүлээл тавиад мэдээж байгальтай зохистой. Гэхдээ биднээс усаа авч үлдэх хэрэгтэй байна. Угсаал биднээс амьдрах үндэс чинь ус шүү дээ. Одоо артл гэсэн үг шүү дээ. Тийм үстэй. Усгуул биднээс бол одоо хэмжиж. Нэг хэсэг нь яг би нөгөө нэг хэсэгт ажилладаг болохоор ингээл байнгын туул голайж уур явдаг байхгүй ингээл хот руу ирэхдээ. Тэгээ нэг хэсэг бол яг яалч өвөл ингээд нөгөө туул холмоо ингээд тасарсан бит гэсэн. Ингээд хөлтөөд сайр нь гараад ирцэн. Ингээд бүр харагддаг байхгүй. Тэгээд тэр чинь ингээд гисээд ингээд хавруулж байгаа шүү дээ. Тэнгүүт ингээд баг хэдийн хойно нэг жоох юм уурсч орж ивэл ингэж явжсэн ингээд нэг жоох ингээд тэр бол яг нэг тийм хэцүү үе байсан юм шиг байна. Ингээд яг одоо нэг чинь усны нөөц шүү дээ. Тэгэхэд ер нь бол яг мод хөрсөөс гадна юу байгаа юм л та. Хамгийн гол ярих юм маань ус маань өөрөө урсах чадвартай, чадамжтай байж байгаа байхгүй. Тэхийн тул загснаа байх хэрэгтэй. Биднес ингээ харахад туул гол бол ингээд урсж байгаа. Энэ бол урсж байгаад байхгүй болчлаа гэж биднес бодож байгаа. Гэхдээ гол үндсэндээ хоёр чиглэлээр урсж байгаа байхгүй. Нэг нь бол газар дээгүүр, нэг нь доогоор нь урсж байгаа байхгүй. Усны түвшин багасгах дээрээ дээдх нь багасчаал үндсэндээ доогоор урсаад байна гэсэн. Тэгэхээр энэ хоёрын хооронд нөгөө нэвт гарч байгаа ус чинь өөрөө урсах чадамж байх хэрэгтэй учраас урсах чадамж байхгүй болох тэл нөгөө
ус чинь өөрөө хөтгөрөөд хэлж байгаа юм шүү. Нөгөө бусад нэг өвчин зүйлийн нөгөө зам үжил нөлөөллүүд гарч ирж байна тийм ээ. Шавж мавж болон тийм үз чинь хурцууд нь нэмэгдэн. Дахиад жил болгон нөгөө үерээр чинь шар усны үер ялваахан шахуу орж ирж байна. Дахиад дээрэс нь нөгөө ашиг нөлдөрч бай. Тэгээд ямар нэгэн аж ахуй нэгжүүд авчиад усаа авчиад хийчихэж байна. Мэдээж хэрэг урсаал явчихж байгаа. Урсгал ус урсгах дээр өөрөө цэвэршүүлдэг хэлж байгаа. Юу цэвэршүүлдэг вэ гэхээр хурцсан цэвэршүүлж байгаа байхгүй. Хурц өөрөө тэрэн дээр ялгалтаа авч үлдэнэ. Дахиад тэрэн дээр хэрвээ ашигтай бактери үүснэ. Ашигтай бактери нь нөгөө бохирдсон илүүдэл бактериудаа устгаад тэгэл усны урсгах чадамжийг сайжруулж байгаа байхгүй. Тэгэхээр энд хамгийн гол чухал нөлөөтэй юм чинь загас байхгүй. Биднээс өөрөө устаа, цэвэр устаа, цэнгэг устаа тийм бай гэж хүсгэлэн болвол тэн доторх загасны тоо хэмжээ яг л өөр юм. Бид үл зүйл бол зал байх хэрэгтэй. загас үйжээж ус урснаа гэдэг байхгүй. Би үн тийж боддог. Ер нь бол хамгийн Загас байхгүй бол ус бохир байна гэсэн үг. Нэгт хоёрт нөгөөх нь ширгэнэ гэсэн. Өөрийнх нь гол хүчин зүйл нь амьдрах амьтанд байхгүй болчоор. Одоо жишээ нь ингээ уулан дээр мод байхад ингээ үтийдчихсэн шүү дээ. Тэг тэнд ямар амьтан амьдрах вэ? Тийм үстэй тий. Тэгэхээр нөгөө нэг голчин ялаагүй л нөгөө нэг хангаатай адилхан л хөрсөн дээр байж байгаа л бас л нэг гол үр гүйцэтгэж байгаа. Одоо нөгөө нэг байгаль дээр бол загас бол байгалийнхаа жамаар үржүүлэг хийж байгаа. Үржилд орж байгаа. Үржүүлэг гэж яриад нь штэ. Энэ болохоор яг хүний оролцоод байгаа одоо үржээр ч юм уу тийм. Яагаад ингэж байгаа? Ингэхгүй болдгүй юм уу? Болохоо болчиход байгаа юм уу? Ерөөсөө дэлхийн нийт өргөн дэлгэрсэн хамгийн үр дүнтэй арга. Загсыг яаж богино хугацаанд нөхөн зэрэг их бай гэдэг. Энэ нь болохоор мэдээж хүмүүс үржүүлэх байна. Яагаад вэ гэхээр байгаль дээрээ яг ингээд хоёр загас төрсөө шахчихлаа гэхэд үр тогтох магадлал нь үр тогтож байгаа нь 60%. За үсрээд 70%. Хүмүүс ихээр энийг 99% болтол нь дээшлэгдэгтэй одоо үр дүнгийн өсөж шийдүүлж байна гэсэн. амьдрах үр тогтох магадлалын ихсэж байгаа юм. Загас чи өөрөө тэгэхээр 99-өөс ингээд байгаль дээр тавигдах нь хэд тавигдах уу? 70-аас байгаль дээр буучих нь хэд буучих уу гэдэг асуудал үүсэж байгаа. Энэ чинь нөгөө хамгийн гол нь загас чинь нөгөө гадаад үр тогтолтой байхгүй. Гадаад үр тогтол гэдэг маань нэгсэндээ хоёр загас одоо нэгсэндээ хөвгтэй амтнаар бол сав байхгүй гэсэн үг шүү дээ. Тэр шууд хоёлаа ирэн бэлгээс нэг нь үндгээсээ нэг нь нэр бэлгээс шууд асгаж байгаа. Тэгээ усан орчинд орж ийн гэхтээс нөгөөдөг чинь замгах магадлал маш өндөртэй байна. Хэрвээ саунд одоо яг хөвгтэй амтны шиг саунд одоо үр тогтдог болвол bizээс тодорхой хэмжээнд нэр бэлгээсийг саунд дотор асгаж байгаа учраас тэр үр тогтох магадлал яг өндөр болчихж байгаа. Нэг өсөндөө байгаль дээрээ өрөө тогтооно. Тэр нь бол ерөөсөө л нөө wild те зэрлэг байгаль дээр л хөөрхий өөрсдөө л одоо азтан амьдрал азгүй нь одоо шууд тэр загсны тооноос л хамаарч байгаа юм те. Тэр загс их вэжж ижил их үлдэж ийн гэсэн байгаль дээр болоо. Нэгэнт бол байгаль дээр тэр боломж байхгүй болцсон байна. Одоо энэ учраас л би 2014 онд Тэнгиш дээр явж байгаад анх нөгөө нэг туллын төсөл төр одоо манай одоо Франц Пиамийн төсөл байсан юм билээ. Одоо бодоход бид нар анх танилцчихсан. Одоо манай клубын мөнх зул дээр байна тий. Зулаа маань тэгэхэд бас танилцчихсан. Яг нөгөө нэг загас үржүүлгээр ягаад яг жармгаа болцсон багт нь ингээд нутгшуулж ирсэн. Тэнгүүд маньс нь яах вэ ингээд нэг анх удаа тийм гарч байгаа хүмүүс чинь бөө баяр болоод зураг мөрөг даруулаад нөгөө жармаг ингээд нөгөө уутнаас нь оролцоол тий. Яг тэр үеийн бодол бол зүгээр маш энгийн. Зүгээр вау ямар гоё юм бэ. Гэхдээ яг тэр төсөл мэдээж хэрэгжихийн тулд амар их зүйл зарцуулсан байх гэж бодож байгаа. Тэгэл тэр одоо байшин сав үржүүлэх орчин тэгэл хүний нөөц гэдэг амар том зүйл байна. Тэгээ санхүүжил гэж амар том зүйл байна тийм ээ. Тэгэхээр одоо энэ тул загсны хувьд та нар ямар бодолтой байдаг вэ? Зүгээр яг өөрсдийн одоо мэрэгжлийн хүмүүсийн хувьд одоо тул загс үнэхээр биднэрт хэрэгтэй юм уу хэрэггүй юм уу? Энд дэр ингэ санаа бодлоо болцооч. За. Одоо манай Монголын брэнд загс шүү дээ. Ер нь бол зүгээр аялал жуулчлалын салбараар нэрвэл мэдээж нөө загсчүүний хувьд ярихад бас том загс болохоор гоё хүчтэй, кайфтай ч үт юм уу.
А яг энэ байгаль дээр ямар нөлөөтэй загас болоод энэ их юм брэнд болоод ингээд сайн муу нэр зүгээд одоо яваад байна. Муу нэртэй ч яваад байгаа шүү дээ. Тэ сүүл үедээ. Тий. Би бол тэрийг тэгж боддгүй. Та хэдийнхээ бас санаа бодлыг бас үзэгчтэй сайхан хуваалцвал бас хүмүүс бас зүв бод гоё гоё өгүүл тийм ээ мэрэгжлийн хүмүүс юм чинь. Жохоо яриг нэ. Зүв зүв. Одоо ярьж шүү дээ. Энэ бол одоо яг үндсэндээ юм л ахгүй. Биднээс одоо зүгээр энгийн одоо хөвгтэн амьтантай зөвлөж үзэх юм бол чон гэдэг амьтан бол нэгсэндээ экосистемийг одоо зөв гол төрөлтөнд байлгах үндсэн гол амьтан шүү дээ. Чон байхгүй тийм. Тэр өдөр чон байхгүй болчвол бусад одоо амьтны одоо төрөлтийн гажиг мажиг тийм тэгээд дахиад өвчлөлт маш их хэсэг байхгүй. Тэр туул гэдэг загас бол усан дотор байдаг. Усан дотор босоо суурах хэлбэртэй байна. Үздэг болол тэрний үнцэн ноён оргил. Надад яг тэрийг яг бүрэн бүтэн байлгадаг гол ганц амьтан байхгүй. Тэр амьтан яагаад ихсэж байгаа юм бэ гэхээр мэдээж иргэл нөгөө л дахиад ярахтаар хүний хүчин зүйлийн нөлөөлөл байгаа байхгүй. Дахиад дээрэс нь байгалийнхын өөрийнх нь хүчин зүйлийн нөлөө. Бусад эд шидэж хомсдох дээр мэдээж биднээс тэдэнд тэрийг мэдээж хамгаалах нь бол зүүнс нэр. Дахиад дээрэс нь улаан номд орсон тийм үстэй. Дахиад дээрэс нь нэрвээ аяж жуулчлалаараа ярих юм бол энэ бол Монгол бол угаасаа одоо нэгсэндээ одоо хойд мэсэнтлэн айлсаа бол нухантлан айлсавда байгаа одоо тул загасны хамгийн одоо том одоо популяц байгаа байхгүй юу? Энэ цэвэр wild гэдэг утгаар. Тийм утгаараа л одоо дэлхийд одоо нэг номер гэж яваад байгаа юм л. Одоо Казахстан бай. Одоо энэ яг манай хойд мэсэнтлэн хавьяал одоо ирж байгаа. Энэ хэсэг бүсүүд чинь аяж жуулчлалаар яг загасчлалын одоо тул гэдэг загасчлалын үнцэг голц юм. Одоо аяж жуулчлалаас одоо нэгсэндээ загасчлалаас дэлхийн загасчлалаас биднээс мөнгөний тонших хэрэгтэй шүү дээ. Тэгэхээр биднээс тэрийг одоо ад заал тулны их болсон байна. Одоо энэ сүүлийн үед бусад амар их ярьдаг. Тууластай амар их болсон. Ер нь одоо тулыг алуул яасан бэ? Их олон хүний санаа бодол нь ийм болчиход байгаа юм шиг санагдаад байна. Тэрний оронд биднээс энэ тулыг биднээс вайлдаар нь байлгаж л байх юм бол биднээсийн одоо нэгсэн өв шít. Биднээс тэр үн тийжээс мөнгө олж байгаа. За нэгт хоёрт биш үү те. Хоёрт биш үү одоо яг энэ их болоод одоо яриад их үйл сайн байна гэдэг нь шүү дээ. Ингэснээрээ бусад нөгөө нэг цэнгэг усны нөгөө сүрэг загсрууд маань ямар нөлөөлөл байгаа юм бэ? Үнэхээр тэднийг барьж идээд дуусах гэдэг юм уу? Эсвэл тэр сүргээсээ өвчлснийг идээд сүргээ хамгаалаад байгаа юм уу гэдгийг та нэг оновчтойгоор тайлбарлаж өгөх үү? Одоо энэ хүмүүсийн энгийн хүмүүсүүдийн чинь бодол нь ерөөсөө л тэр. Ингээд шидэд авангууд тул аваад байна гэд нөгөө зэвг нь хайччихва гэдэг. Ерөөсөө хамгийн энгийн л нэг юм бодол. Яагаад тул нь аваад байгаа? Зэвгнүүд нь хайцсан юм бэ? Би бол байгаа гэж боддیں۔ Тэгээд энэ сүрэгт ямар нөлөөлөл вэ? Одоо ингээд мэрэгжлийн талаас нь тийм ээ. Тул бол мэдээж тэр пирамидах хориглоно. Энэ тул хэвийн хэмжээнд байвал тухайн голд яг ингээд бүх загснууд жарааганаас ахуулаа те одоо могоо жараханаас ихсүүлээд бүх загснууд өөрийнхөө хийх ёстой ажлыг хийгээд илүү төтөн гортохгүйгээр ингээд бүх ингээд эрг араа шарга ингээд зөөрөж байгаа юм шүү дээ. Тул ихтэй юм бус загс ихтүүл мэдээж асуудал үүснэ. Тул яг одоо ингээд 10 жил 20 жил за 30 жилийн өмнөхтэй харьцуулахад манай тул тийм их болов шүү дээ. Манай тулнууд одоо ингээд жил болгоны судалгаа одоо нормал хэмжээнд ч хүрээгүй байгаа юм биш үү? Тийм. Жил болгоны одоо энэ гайдтай жуулч авдаг сонсч гинүү та нар сайн байгууллагуудын мэдээлэл байгаа шүү дээ. За энэ жил метр тэттэй тул эдийн ширхэг. За энэ тул эдийн ширхэг. Одоо тэр тоон улам л басаад байгаа. Манад ингээд том яг нөгөө трофи чиглэлийн те одоо метр 30-аас дээш ч гэх юм. Энэ загасны тоотлогоо тулын тоотлогоо бол асар буурсан. Өмнөх одоо 20 жилийн өмнөхтэй харьцуулахад. Одоо улсууд ингээд тул амир их байна гэж яриад байгааг би ингэж харж байгаа. Яг гэхээр улсууд тулаа 50хан тавьж байгаа. Авах нь авж байгаа. Гэхдээ олонх нь тавьж байгаа шиг байна. Тэгэнгүүт нөгөө улсууд чинь хээр гарчаад ингээд шүл уусангүй барьсангүй те. Мэдээж тэр дуртай тэрийг буруутгах харахгүй. Гэхдээ тэр улсууд тулаа тавьчаад оронд нь зэв хадран гаагнаад байгаа байхгүй. Зэв хадран бас ялгаагүй. Дахиад нөгөө том одоо 80 см-тэй зэвний тоотлогоо бас 10 20 жилийн өмнөхөөс бас зөндөө буурсан байна. Байхгүй л дээ. Тийм байхгүй.
Хадран бас дагцсан. Тэгэхээр голд байгаа энэ зэв хадранга харгалуу хүн хоёр нийлээд тоншоод. Ер нь бол бас тэгэнгүүт нөгөө талдаа тэнд яг өөрхий тулнуудыг ганц ингээ буцааж тавих нэрээ илүү болохоор яг ингээ дэгээ өмгөж байгаа загас нь л тул болчиход байгаа. Тулбаг. Тэнгүүт л усууд тулстай амар их болцсон зөндөө их байна. Тэгээ бус загас за жишээ нь 40 см-тэй тулбаг 40 см-тэй линок хийж чадахгүй ш. За тэр 15 см-тэй үсрээл. Тий. 20 см за. Наад ч юм бол яг амар энгийн тайлбар тий. Ойлгомжтой тийм. Тэгэхээр метр 40-тэй тул ингээд тэнд ингээд метр 40-тэй тул яг үндэ 15 20 см-тэй загас идэхгүй байхгүй. Метр 40-тэй тул одоо ингээд ходоодонд дүүрсэнтэй заавал болий. Энэ чинь нэг хэрэгцээ байгаа шүү дээ. Тий. Тэр хэрэгцээ хангахын тулд ядч нэг 60 см-тэй нэг нэлийн ч юм уу 60 см-тэй зэвийг залгицсан туланд амрахгүй. Тэгэнгүүт л хүмүүс нөгөө 60 см-тайг нь алаад 40-тойг нь чалаад 30-тайг нь чалаад хангуутал нөгөө тул чинь өөрөө дайж авчнаа. Эсвэл нутгийнхаа нөгөө яг ингээд сахиа сууж идэг улсууд нь яг том тулнууд аюул сайн мэдчихдээ шүү дээ. Тэр улсууд нь хин нэг авчираад юм уу өөртөө тэрийг алуулчих жоох байхгүй. Тэгэл тэр аюул ингийн жишээ 70 80-аад оны 70 оны судалгаан дээр чулууд одоо суман гол гэж яддаг шүү дээ. Чулууд судалгадаг. Энэ голоос улсын агнурын отряд. Энэ отряд тооноор нагдаг гэсэн. Тулыг зөвхөн тооноор нөө. Тооноор. Тэгэхээр суман гол тим их тултай байсан. Голоос шүү дээ. Тийм голоос. Бүр нуурмуур цагаан нууруу ярил энэ бол бүр өчнөө тоон болчих. Ингэнгүүт л манайд нөгөө том тулнууд мустцсан. Байхгүй. Хүмүүс алсан. За зарим голууд бол ялч балтмалт те. Иймэрхүү нөлөө орсон. Гэхдээ ихэнх нь л хүмүүс. Тэгээ одоо ингээд яг мөн л л одоо амьдрал дээр бол би бол 30 жилийн өмнө одоо миний өссөн газар бол том тултай байсан. Бид барьж исэн. Хадлан байхдаа. Одоо бол тэр бол баригдгүй яг одоо мэрэгжлийн тий гой тоноглолтой болцсон байхад баригдахгүй шүү дээ. Тэр үуч ингээл хүн амар юмор барьж ил шүү дээ. Бараг халбаны энийг нь гэж байгаа баг ингээл тий. Тэгэхэд одоо л илүү нөгөө технологи тал руугаа хөгжөөд өгөө шигэлсэн маа сайн болцсон хэдий ч нөгөө томууд мөн байхгүй угаасаа байхгүй. Энэ олон жилээ барьсангүй. Тэгэхээр энэ маань өөрөө яг илүү залуужж байна. Хоёрт бас нөгөө нэг том болтол нь боломжийг нь олохгүй. Зүгээр амар энгийнээр утгад тэгээд байгаа. Тэгээ энийг бол би ихсэхгүй байна гэдэг. Тэгээ амар гой мэдээлэл өглөө тийм ээ. Одоо л энэ юу шүү нөгөө бидүүлэл лайв явж байгаа болохоор комментууд ирж байгаа. Гэхдээ яг хөө энийг ярина. Нөгөө эхлээд нөгөө асуултууд ирээд байгаа шүү. Гэхдээ асуун. Манайхан төр үлээж яа нөгөө бас лайваар явж байгаа сая нэг хэсэг дүрсцээ бас яатсан. Тасарцсан. Тэнгуут манад эндээс гамбаа зураг мөрөг оруулаад нэг аргалж явах шиг байлээ. Яг тэгээд цааш та алдаанууд гарахгүй байх шиг байна. Тэгээд яг нь үндсэн нэг ерөнхий мэдээлэл өгж яваад бас асуултууд нь хэдүүлээ хариулъя гэж бодлоо. Тэгээд одоо энэ манай нэг подкаст чинь нэг чөлөөтэй. Тийм учраас пивнууд дуугаар ингээ албан ёсны цагийн үр дүн биш ч тийм пив уугаад энэ чөлөөтэй YouTube дээр тавьлаа. Энэ ихтэй гоё пив биш үү нэрээ. Аялаар авч явмаар юм байна. Одоо подкаст явахдаа аваад явж гоё юм шүү. Подкаст мөн амар сайжирч байгаа шүү. Юу гэсэн гэдэг тэр нэг хятадуудыг хэд өөр монголчууд ирсэн юм уу та Монголд. Тэгэл яг нөгөөдөл чинь дагуулад манайхан загасчилсан юм байна. Одоо тэр надаа 90-ад оны их юм байна. Тэгэн гот л нөгөө тэднээс бол яг нөгөө хөвчлэн нуурны загасчилдаг тийм хүмүүс байна. Тэгэхээр дандаа нэг бол багсармал, нэг бол амьд тийжлэр бариад байдаг. Гэсэн чинь манайхан очиж шууд тэр үед одоо халбагл гэж байгаа. Яснаа шийдээд байна. Эсвэл өөр Монголд нэгжсэн хүү ямар сони одоо маад бол одоо загсууд дандаа юм амьд юм гэдэг. Танаа загсууд дандаа төмөр идэх юм ямар ч юм. Би нэг асуулт асуу. Төмөр идэх. Тэр үед бол нэрээ яг үндэ одоо ийм бах одоо биднээс одоо загас бас өөрөө идэх юмаа бас ингэж өөрчлөх чинь гэсэн үг ингээд тодорхой хэмжээнд. Одоо ингээд өөртөө ингээд бидний хэрэглэл муу байхад аль болох нэг байгаль тал руугаа идчихсэн байх нь шүү дээ. Ингээд амьд зарцаа марцаа жарааха. Тэгсэн чинь амьдралын нөлөө хөгжлийн хэрэгээр ингээд хиймэл янз янз юм гарч ирэнгүүт бас сонирхоо тий. Нэгсэндээ ингээд шүү дээ. Тэрийг яриад байна тийм ээ. Тий. Гаж үлдэх гэсэн үг шүү дээ. Нэгсэндээ байгаль дээр бол ер нь бол энэ одоо холимог дижилтэн одоо хүүд цусны заасан босч байд тулавснаар ч ер нь бол холимог
илмэг эзэжтэй загснууд бол хөвчлэн бол дандаа нөгөө байгалийн гаж үзэгдлийг устгадаг байхгүй. Тэгэхээр мэдээж зэрэг тийм гялтгансан загас мэдээж зэрэг байхгүй байгаа шүү дээ. Тэгэхээр тэр хийж байгаа. Жишээлх юм бол одоо юу гэдэг янз янз одоо нөгөө элбэснүүд байгаа даа шүү дээ. Тэднээс нөгөө улаан наваа ягаамаа яг байгаль дээр тийм байд байхгүй л байхгүй. Тэгэхээр тэр тийм гаж юмнуудыг л устгаж ийна л гэсэн үг байхгүй. Тэднээсийн байгаль дах өөрийнхөө хувь нэмгийг л байгалийн гажуудлыг л засаж байгаа л үүрэг байхгүй. Гэхдээ энэ юу нэг асуумар санагд түүнээс бодогдод бол тэгээд нөгөө нэг яг одоо манай зарим клубүүд ингээд жил болгон явдیں۔ Загас үржүүлэхийн үеэр бас төсөл альва нэгэн төсөл дээр шүү заа танах манах гэж би бод сайн мэдэхгүй болохоор ямар ч сан туул муул тэгэл энэ тентгийн төслүүд дээр очиод нөгөө их сүргөө барина гэж ярьдэн шүү дээ тий. Тэнгүүд ингээд мэдээж нөгөө хоббит болохоор гоё шүү дээ тий. Ингээд сэртэнгүүдээр ямар ч тэрийг бүр гимтээхгүй барих хэрэгтэй байхгүй тэр чинь үржилд орох гэж байгаа загас учраас тэгэхээр нэг юм тогоор ингээд яадаг шүү дээ зохиолдог шүү дээ. Тэр маань одоо яг хүн дээр ингээд амар зөгтөг юм байд ямар шиг юм байд. Тэр бол Чанар ингээд яг зөгж үзчихсэн үү? Харин зөхүүлжсэн. Тэгээд тэр ямар шүү одоо чинь цахилгаан борохоор ингээд нэг хүн нэг энэ хэсэгт нэг юу болдог. Борохоноос бол хүч бага л та. Арай бага. Тэгээд нөгөө ус чинь өөрөө бөхөр байх тусмаа цахилгаан дамжуулах чанар нэгсэн. Бөхөр усанд бол 500 вольт хүртэл. Цэнгэг усанд бол 160 180 200. Бөхөр байх тусмаа өндөр байх юм шүү дээ. Тийм бөхөр байх тусмаа одоо хүчин чадал нь ингээд одоо тэр багаж ингээд дамжуулах чадамж гэж чинь гэсэн. Тийм бай. За одоо тэгээд би ч тэгээд зохиолгоор яг гайгүй. Зүгээр. Гэтэ яг энэ юун дээр Герман Монголын судалгаа хараа өрөө гол дээр номог төсөл явсан. Тэгээ тэр төсөлж явж исэн оюутнуудын нэг юм яриа байдیں۔ Тэгээд нөгөө ведрийн цорхоо. Тэгээ зүгээр цолсон юм ингээ шүүрээд идэг. Өөрөө нөгөөх нь юм их цорхоо гэж мэдээгүй. Тэгээ нөгөөх нь ингээ шүүрсээр байгаад ус одоо даачиж байгаа шүү дээ. Тэгээ шоктоор. Шоктоод байсан чинь багшаа. Тэгээ багшаас асууж юм. Багшаа. За яасан гэж. Багшаа ингээ та шокроод арахаар бос бохинэж байгаа. Снийг тийм яриа хүний нөгөө нэгсэндээ юу байгаа нойрч байгаа одоо эсийг л одоо сэргийг нэгсэн тогийн имчилгээ гэж байгаа шүү дээ. Тийм. Нөгөө нэг цэвэрийг дааруулаас яах чи те. Яг тэр цэгийн цорхойтой даарж марвал. Би чи нөгөө клубийнхаа ингээл нөгөө яг практик дээр л сурсан юмнуудаа ингээл мэдээл ингээл нэг нэгэндээ заагаад байдаг. Тэгээ яг мэрэгжлийн хүмүүс орохоор асуултууд ихтэй аваад бараг л уралдаал одоо би их асуучмаар чи асуучмаар гэж яваад штеп манай подкаст баг. Би одоо нэг ийм асуух гэдэг. Аваас асуулттай. Сайн нэг ярьсан яриануудыг ингээд дүгнэлээ. Тэгээ дүгнээд ингээд бол за ингээд мэрэгжлийн хүмүүс тэгээд энэ мэрэгжил гэдэг чинь ингээд сурцсан ингээд сэтгэл санаа хэцүү тэгээд одоо юу гэдэг загсны мэрэгжлийн хүмүүс тэгээд энэ бас нөгөө загсны тоо толгой багасч яанагаа санаа зовоо тий зогноод энийг хөгжүүлэх юмсан гэдэг бодол төрсэн байна. Тэгээд тэн дундаасаа ингээд хэрлэн голын онцлог гэж байд юм. Бид нар ч тэр мэдвч гол гол гэдэг. Тэгээ энийг хийн гэдэг. Тэгээ энийг бол одоо загасчид бид нар хоббигоороо загсанд явдаг шиг одоо таад бол баг хоббигоор бол энийг хийгээд яваад байгаа байхгүй. Би зүгээр түрүү жил уулзаал тий нэг жилчингээ бид нар хамт ингээд яваад энд чинь тодорхой хэмжээний санхүү зардал гарна үст. Тэгэлгүй яг энэ чинь санхүү бол бас дэмжих гэрчлэг гэж байх уу? Байна. Нэр төслийнхөө юугаад танилцуулаач. Одоо нөгөө усаас дэмжиж таад маань ингээд үржүүлээд байна уу? Эсвэл бол яг зүгээр эхнэр хүүхдээс харамтлаад үржүүлээд байна уу? Ер нь бол усаас дэмжиж байгаа юм хүмүүс л байгаа юм давлгаа гэж явчихсан. Тэгээ түрүү жилийн үед бол төслийн санхүүжилтээ яаж юм? Тэгээ түрүү жилийн үед бол манай одоо нийгмийн хариуцлага ухамсарлаад Fish дэлгүүрийн хамт олон Rapala дэлгүүрийн хамт олон бол манай төсөл танд өргөсөн. Мөн Очолт компани барилга өсрэлтийн үйл ажиллагаа явуулдаг. Тэгээд манай өдөртөх зөвлөлийн гишүүн Цасвал тэгээд Цогхүү англиар ах. Тэгээд Алтан шанд 5-7 гэрээр Алтан шанд ах Хилэн мост. Болор эрдэн байна. Тийм манай бас болор эрдэн манай зөвлөлийн гишүүн байдаг. Энэ хүмүүсийн оролцоотойгоор хань тусламжаар бас дээрээс манай хөдөө аж ахуйн сургууль одоо ийм багхгүй нөө биднес хөдөө аж ахуйн сургуулийн лаборатори дээр үндсэн бол одоо үйл ажиллагаа явуулж байгаа шүү дээ.
Энэ маань ямар учиртай юм бэ гэхээр ерөнхийдөө бол яг нэг төрийн хэмжээний сургуулиуд одоо сайн нэгсэн бүтцийн өрчлөлт аягүй хэлнэ шүү дээ. Яагаад бол нөгөө хүүхдийн нөгөө элсэж орж байгаа хүүхдийн тайгуу маш их багассан байхгүй. Жишээлбэл хуучин бол үдээчүүн сургууль бол одоо оргил үед бүр 12,000 оюутан авдаг байсан байхгүй. Тэгэнгუთ нөгөө жил нөгөө ирэх тусам нөгөө 10 жил төгсөж байгаа хүүхдийн нөгөө тоо багасаад нэгс одоо тэр одоо нэгсэндээ нөгөө хүний хөгжлийн нөгөө юу надаа алдагдаад тэр үед нөгөө маш бага хүүхдүүд төгсөж байхгүй. Тэгэнгუთ нөгөө анги үсрэгээл доошлуулаад дээшлүүлээд ингээд тахтар чинь нэг жилийн төгсөлтийн хүүхдүүдийн тоо багасчих дээр сүүлийн жилүүдэд нөгөө бүх их сургуулиудын хүүхдийн тоо багассан байхгүй. Одоо энэ дараа жил тэрний дараа жилээс ингээд одоо яг жинхэнэ нөгөө их хэмжээний хүүхдүүд яг гарч ирэх гээд байдаг. Тэр хооронд нөгөө амьдрах гэхээр нэгэн л оюутнуудын төлбөр бүхэн ингээд өдөрч байгаа учраас чадамж нь багасаа гэхлэнгуут нөгөө зарим одоо яг шууд ингээд ашиглахдаггүй байгаа л автаар одоо нэгсэндээ хувь хүмүүст буюу одоо өөрөө одоо хариуцж ажиллаж байсан улсуудаа таашны менежментийн төлбөр аваач гэдэг санал тавиад тэр саналын дагуу одоо бид аваад бид дөрөв аваад тэгээ одоо үйл ажиллагаа явуулаад явж байгаа байхгүй. Тэгэхээр энэ манай энэ болох дээр яг өмнөд одоо энэ дээр байгаа бүтээгдэхүүн сургууль дээр байгаа лаборатори бол яг өмнөд одоо энэ хот суурин газар 100% одоо байгалаас хараат бус нэгснэ цэвэр одоо яг тийм байгалаас хараат бус лаборатори байхгүй. Байнгын юм хөдөлгөөнтөл одоо байгаль руу очихын тулд тийм ээ. Юм бол одоо айгүй янз янзын бас байна энэ чинь. Тэгвэл мэдээж нөгөө юм хийж байгаа хүний хажуугаар юм хийхгүй ээжж бас юм ярьдаг усуд байдаг. Тийм байд. За таанаас одоо ингээл зэрлэг айл засыг авчраал үржүүлээл тэ одоо байшин дотроо парта газар байлгаж байгаа бол байгаль тавилаа наадуулж амьдрахгүй штэ гэл. Зөндөө юм ярьж байгаа хөө. Энэ яг үнэндээ бол биднээс ингээд хичнээн ингээд хүний хүчин зүйлийн нөлөө ороод зохион хэлтүүлэх хийгээд үржүүлж байгаа ч гэсэн энэ одоо жишээлх юм бол биднээсийг одоо ой ухаан одоо авцсан амтныг 3 цаг одоо шилэх юм бол нэг 400 саунд игээд хорчлоо гэж үзье л да. Тэрний одоо стресс ямар их стресс гарах вэ те. Гэтэл тэр одоо нэгсэндээ өндгийс байгаа амтны стресс гэдэг бол харцгүй байгаа байхгүй. Тэрний амьдралын нэгсэндээ одоо энгийн хөхтэй амьдрал 3 цагийн л нэгсэндээ биднээс 3 цагийн тэр амтны одоо кадрс авчиж юм байсан үг. Аваад татаа нөхцөл байлгаад буцаад тавьчих. Тэгэхээр тэр нөгөө айлтад ямар ч нөлөө байхгүй. Тийм. Одоо тэгэхээр энэ төсөл маань хэрлэн голын төсөл маань одоо санхүүжилттэй бай гэж ойлгож чинь зүг буруу. Одоо ингээд боломжоор хүмүүс ингээд хандвар ингээд явцсан. Одоо тэр маань ингээд байгаад байна уу эсвэл дуусчаад байна уу? Одоо энэ жил өгөл ярьдаг тий. Жил болгоо одоо ингээд энэ санхүүжилт. Жил болгоо энийг таврын ажил. Жил болгоо тэгэхээр одоо энэ яг одоо тэгээд ямар одоо энэ жил гэсэн одоо бол ингээд л одоо биднээс нөгөө хандивлагч байгууллагуудтайгаа ингэж холбогдож эхэлж байна. Ингэсэн шүү нэрээ. Тэгээ нөгөө тоогоо нэмэхтэй л биднээс санхүүжилт хэрэгтэй л болно. Тэгэл одоо яг өмнөдөө бол хувь хүмүүс олон байгууллагууд биднээс тандал одоо шилхэн бол юу гэдэг биднээс одоо тийм юмш болж байна. Тэт хоногийн одоо шатгуун матгуун гэж тэр чинь явж байгаа шүү дээ. Одоо очиод зүгээр ингээл ингийн явал очиод нэг шавар суулаа гэж бод. Мэдээж биднээс их сүргээ бэлтгэнд бол аль аль шавар шиг батаа тийм газар байж байгаа юм шиг тэр загсаж байна. Одоо энэ яг доор BDD юун дээр нөгөө төрийн бус байгууллагын хаан хаамагтны данс явж байгаа. Тэгээд загас сонирхогч залуучууд те эдгээр маань бас энд бол андын өргөж болно шүү. Тэгээд дээрэс нь бас нэг баяртай юм. Одоо миний зүгээс баяртай мэдээ. Түрүүжил туслахад сингүүлийн туслахад арай амжиг. Тэгээд надаар дамжуулаад одоо энэ манай энэ подкастыг ингээд ивент итгэж байгаа энэ байгууллагууд энэ үйл ажиллагаанд оролцъё гэсэн. Дээрэс нь би бас нөгөө бид нар ингээд саяхан сүүлний контент хийсэн баг те. Тэн дээр болохоо би нөгөө Millennium Plaza гэдэг нөгөө бүхэн өргөний зүүн хойдол байдаг 16 дахь буудлын байгаа. Тэднийхэнтэй хамтарч контент хийсэн. Тэднийх маань бас энэ төсөлд оролцсон гэсэн. Тэрэлжид ресорт өөрөлд тэрэлжгээд компани байгаа. Бас амралтын газар тэднийхэн бас хамтараа оролцсон гэсэн. Тэгээ дээрэс нь манай Шинг клубийнхаа өөрсдөө оролцох юм болтой болоо. Энэ хангамж байна. Одоо яг энэ жилүүд бол ингээд нэлийн өргөн өрөөтэй ингээд аль болох хүмүүсийг татах зорж байгаа. Дээрээс нь энэ нөгөө бид нар чинь нөгөө загслын клубүүд группүүд дээр маш олоолаа байдаг те. Тэгээд чадах ятгаараа энэ юмнуудыг загас үржүүлгийн чухал нь юу юм? Дээрээс нь хэрлэн гол төслийн онцлог нь ийм учраас энийг бид нэр авж үлдмээр байна. Хойш тооштой үлдмээр байна. Дээрээс нь тэгж их загас чинь болоод
өсөөгүй байгаа шүү дээ гэдгийг хэлж байгаа учраас энийг ойлгож байгаа бол те энэ доор явж байгаа дансаар бол хандив өргөцгөөрөө гэж уриалцгаая тийм Тийм шүү дээ. Одоо ер нь бол заавал загасчин гэлтгүү энэ өөрөө нөгөө нэг ихгүй нөгөө байгалийн төлөө хийж байгаа ингээд нэг юм амар гоё үйлсэд өөртөө гар бие оролцож чадахгүй ч гэсэн ингээд бие сэтгэлээрээ оролцож байгаараа л гэж хүсэж байгаа. Тэгээд манай Батка өдөр бол яг бид нар ингээд нэг юм ингээл подкастаа дамжуулаад янз бүр юм хийгээл яваад байна. Тэгээд одоо эхнээсээ ахуулаад ингээд байгууллагуудтай хамтраад гой шин санаачлалууд гаргаад яваад за өнгөрсөн жил ингээд товчхон яриад уулзаад ярилцчихсэн бол одоо ингээд сайхан зочноор маань оролцоод одоо энэ жил хамгийн гол нь үр дүн гэж амар чухал. Мэдээж тэгээд сэтгэл ханамж бас чухал. Тэгэхээр нөгөө нэг энэ том үйл ажиллагаа чи өөрөө зүгээр нэг хідэн гаруу сууж байгаа за яваа бэлдээд ингээд болчдөг биш. Өөрөө цаг хугацаатай уралддаг. Энэ өөр загасчин өөрөө яг нөгөө нэг хугацаандаа үржин яг тэр үржлэр нь бид нэр ямар бэлэн байдал байх вэ те. Тэгээ бас та нараас гоё эдэн төсөж бас таатай орчин нь бас байгаа юм байна те. Ингээд хөдөөж их сургууль мараас дэмжээд одоо энэ ингээд санхүүжилтийн үед бол одоо ингээд те бүгдээрээ сайхан дэмжээрээ манайхан тэгээд хамгийн гол нь энэ өөрөө төсөл маань өөрөө их хүнд хэцүү ажил. Хоёрт нөгөө нэг санхүүжилт байхгүй л угаасаа аливаа үйл ажиллагаа байхгүй гэдэг та бүхэн мэднэ. Тэр сайхан төслийнхээ хамт болон дэмжээд энэ хэрлэн голынхаа загсыг хайрлаж хамгаалах зөвхөн хэрлэн биш те цаашлаа ерөөсөө л энэ загас жаргаагаа сайхан хайрлаа. Монгол улс бол ер нь бол тийм их гол устай газар биш шүү дээ. Агнуурын зүйл зогссон. Тийм ингээд яг үндэ нэг Сибирь мибэр шиг юм боддог юм шиг байна. Ийшээс нэг гол байдаг юм. Мэдхгүй хүнд бол загас болгон загас шүү дээ. Тий. Одоо ингээд мөнгөн хандив өгөхөөс гадна одоо энэ загасчлал гэдэг сонирхож байгаа хүмүүс те заавал мөнгө бүгднгээс мөнгө хандив гэж гооч уус зүгээр ядаж нэг шеэр хийгээд өгөө те бас нэг хэрэгтэй хүмүүс нь ингээд тэр бас олоолаа шүү. Лайк, шеэр, коммент тусдын болох байхгүй те. Тэгээ ядаж жинхэнэ тус бодоо яг хувь нэмрээ оруулах тэр хүмүүст хүрчүүл бас болж байгаа. Тэгээд дээрэс нь одоо бид нар ингээд нөгөө төлөвлөгөөнүүд гарцсан байгаа. Төлөвлөгөөний дагуу ингээд үржүүлгийнхээ ажлуудад ингээд явуулна. Тэгээд тэнд бол байгууллагууд тусдын болж байгаа. Тэгээд ядаж нэг лайк, шеэр гэдэг чинь энэ байгууллагуудыг нийгмийн хариуцлага өрөөд оруулж байгаа юмыг сурчлаад өгөхөд болж байгаа байхгүй тий. Айхтар хүн болгоноос нөгөө загас сонирхож хүмүүсээс ингээд байгаа биш. Тэгэхээр манайхаа ингээд загаслан сонирхдаг залуучууд ингээд яаж нэг лайк, шеэр хийгээд өгөрөө л гэж хэлээ. Яг зөв лайк, шеэр бууд нэглээд хэлдэг байхгүй болж байна. Юу ямар вэ? Одоо энэ жил Цэнгэг клубын 10 жилийн болж байгаа. 4 сарын 25-нд. Ингээд яг үндсэн баримт бичиг аваад 10 жил болсон байна. Тэг клуб маань үндсэндээ 25-аад гишүүнтэй болоод их олон болсон байна. За тэгээ энэ жил манайх юу яаж 10 жилийн ойгороо бас хэд хэдэн ажлууд төлөвлөсөн байж байгааг нөө бодит ингэж амьдрал дээр хэрэгжих. Гэхдээ дандаа юм байгальтай чиглэсэн юмуд байж байгаа. Хамгийн ихний ажил бол мэдээж энэ таад тийм их сүрэг яхад нь одоо бүх талаасаа тусал дэмжих оролцох гүйцэтгэл дээр нь ингэж хамтарч ажиллах. Хоёрт нь болохоор Архангай аймаг Үгийн нуурд одоо ингэж мод тарих ийм гоё ажлууд ингэ төлөвлөж байгаа. Тэгээ мэдээж нөгөө загсаа хайрлах манай үндсэн нөгөө контентууд байнга явдаг. Бид нэр одоо олон жил хийж эндөө ингэ загсаа хайрлыг catch and release хийгээд гиг мэдчлээ ингээд ажуугаас спорт загшлаа хөөн тийм мэдээс эртэнгүүдийг ашиглая зүгээр сайхан байгальтайгаа загсаа гоё ингээд бариад тавьдаг юм. Яг түр бид нэр алаад байвал одоо таад мөн үржүүлэх гэдэг одоо нэг нь ингээд байдаг нэг нь ингээд байдаг. Тэгэхээр одоо манай клубүүд мундаг болсон дөө тэгээд таад их гэсэн дэмжээ явдаг баг. Тэгээд энэ жилийн хаврын юунд нь одоо ингээд албан ёсоор ингээд сайхан оролцсноо гэдэг одоо. Ер нь бол яг нэг бас энэ загсны хэрэгсэл болон одоо загсны одоо хэрэгсэл зарж байгаа байгууллагууд байгаа шүү дээ. Хувь хүмүүс болон дэлгүүрүүд компаниуд ч байгаа. Тэгээд тэднүүсийн одоо яг манлайлаад манай одоо яг хоёр байгууллага одоо матаас хамтарч ажиллаад байгаа шүү дээ. Big Fish, Алфалаг гэдэг. Юу анх удаа бол цаашдаа бол тэр цааш дарах юм тий. Класс бигээд ямар дарах юм бэ? Энэ лайв байж байгаа манайхаа. Лайв явахаар ингэдэм юм байна. Бид нар чи ингээд нэг лайв явж байгаа шүү дээ ингээд. Тэнгууд эн чин ардлын баг гэж байгаа шүү дээ. Тэндээс чи ингээд бас ингээд мессеж өгдөг те. Ийм данс яваад байгаа мөртлөө ингээд дансны нэр ингээд юу юм бэ гэдээ асуугаад байгаа байхгүй. Тэгэхээр бас хэлчихье. Энэ данс маань Монголын мэрэгсэн загас үржүүлэгчдийн Тэнүүн холбоо
нийтэд үйлчлэх төрийн бус байгууллага гэдэг дансны нэртэй авах юм байна шүү. Тэгээд тэгж шалгаараа манайхаа бас нэг андуураа тийм юм. Андуураад нэрийн данс манс руу хийчихвэ. Тэгэхээр эн чинь бас ингээд аль талын ингээд авч явах хэрэгтэй юм байна. Одоо комментооч нэг харах тэндээс ингээд нэг найруулагч даалгаварч харах Зулаам бол үүсэж байгаа шүү дээ. тиймэрхүү юмнуудыг ингээд зохицуулахгүй тийм учраас нөгөө айгу бүдүүлэг юм шиг гинтгэн таслаад байж магадгүй юм шиг байна шүү. Тэгээд бас тэрийг хэлэхгүй бол хэдүүлээ бас ингээд явчих. Ер нь бол яг энэ жилийн үйл ажиллагааны талаар бол зөвхөн нэг сайхан сэртэл танилцуулаач. Тэгээс нэр энэ жилийн нэр төлөвлөлт маань ямар юу хийх гээд байгааг нь мэддэхгүй байгаад байгаа шүү дээ. Тэг ер нь их дараах юм аа. Маа нүх зөгчсөн их дараах. Яг би угаасаа нэг юм олон хөлтэй юм шүү дээ. Тэгээ цөөх хөлтэй юм. Тэгээ энэ жилийн ажил бол 3 сараас эхлээд яг лабораторио угаах ариутгах үйл ажиллагаанд бэлдэх. Тэгээд их сүрэгт бол 4 сарын 10-аас хойш голынхоо нөхцөл байдлыг харж агаад явна гэж бодож байгаа. 3 сараас нөгөө лабораторио бэлдээд ариутгаад тэгээд 4 сарын 10-аас хойш их сүрэгт явна. За 4 сарын 10-аар юм шүү. За ажлаа төлөвлөсөн шүү. Тэгээд төлөвлөсөн. түрүү жил бол бид нус 18 өдөр ус тулсан их сүрэг барих гэж. Тэгээ нийт 58 загсал барьсан. Энэ 58 загснаас 48-аас нь төлөв авсан. Одоо бэлгийн бүтээгдэхүүн. Тэгэхээр энэ жил бол бид нэр 200 мянгаыг гэж зорж байгаа. Тэгэхээр түрүү жил бид нус 48 мянга тавьсан. Энэ жил 4 нугсан шүү дээ. Тий. Тэгэхээр энэ жил нэг 200-а загс барих хэвээр. 200 гаруй ч юм. Тэгээ яг хэд хоног юу болохыг мэдэхгүй байна. Түрүү жилийн үед бол бид нус нөгөө Тэнүүн гол дээр анх удаа очиж байгаа. Тэгээд газар усаа сайн мэдэхгүй байсан болохоор зарим төрлийн алдаа гарсан баг. Энэ жил бол тэрийг зас сайжруулаа явна гэж бодож байгаа. Тэгээд ер нь бол 60-аагаа 6 сарын 15 6 96 сарын дундуур тавина гэж бодож байгаа. Түрүү жил бид нус чинь тийм 7 сарын 3-нд болон 8 сарын 20-дөр 2 салгаж тавьсан. Тэгээ манай жарханууд хамгийн том нь 3.5 см. 8 сар тавьсан жарханууд. 7 сар тавьсан жарханууд бол 2.5-аас 2.1-ээс 2.5 см. Иймэрхүү хэмжээтэй тавигдсан. Төсвийн хэмжээнд бол биднес бол нэг юу гэж нэг 60 орчим сая төгрөг болно гэж тооцоолж байна. Биднес яг энэ үйл ажиллагаа явуулж байгаа. Энэ жил хоёр энэ жилийн гэхлээр ингээ хүмүүс толготой ингээ бодох тэр зөвхөн одоо энэ зөвхөн л загс үржүүлээ одоо энэ 3-4-өөс нэг 6 сарын хооронд л асуудал болох гэдэг нэг ойлгоод байгаа шүү дээ. Гэтэл тэр чинь нөгөө нэг шинжилгээ судалгаа бүх юм байх хэрэгтэй. Тэгэхээр нөгөө тэр шинжилгээ судалгаа бензин тосоо дахиад дээрээс нь тэмцээ ажиллаж байгаа ажиллах хүч байна. Тийм үстэй одоо танууч гэсэн биднүүстэй явхад бас л зардал гараад явна шүү дээ гэж тодорхой. Хүн нэмэгдэл тусам хүмүүс нэмэгдэл явж байна. Машин нэмэгдэх тусам л бензин тосны нэмэгдээд байна. Тэгэл нэг шавар доороо суусан байсан гэсэн одоо нөгөө бас хүмүүс чинь яг үүндээ ингээ шууд хурж ирэл би татаад гэдэг хүн байхгүй байхгүй тийм шүү дээ. Одоо даяар дамаа яг нөгөө тэр 20-ны үед явж байгаа үед болох төр чинь хин хар болов шүү. Тий хар гол нөгөө загсчлаа явж байгаа ч юм уу эсвэл ингээд зугаалаа явж байгаа байхгүй байхгүй тийм байх. Тинчээ зөвхөн нөгөө яг жинхэнэ орон нутгийн хүмүүс явж идэг. Амьдэрч байгаа. Зарим нэг ойлгох тий зарим нэг ойлгож байгаа усуд хүүе яана танаас ч одоо ядарч штэ. Би одоо тэр бүр дамаа бүр тэр тэнүү голын одоо сав дагаа байж байгаа. Тэнд одоо нутагчдаг одоо илүү олон нутгийн артууд байгаа. Тэднээс одоо шилхүүр нараа гэдэг нэг бүсгүй байна. Дахиад тэр нөх нэлээд нөхш. 3-4 айл ингэ байж байгаа. Тэднээс болохоор биднээс энэ зовлонг ойлгож байгаа байхгүй. Өглөө босоод ус туус заргаал орой олтолт ус туул тэр хооронд танаас үрж ирээд нэг аяг хоолой цой дийтгэж. Тэр чинь аягүй гой сэтгэлийн дэм өгч байгаа. Аягүй гой. Одоо жишээлбэл биднээс одоо ингэ нэг энгийн айлд ингэ хөдөө явж байгаа л ороход яг үндэ аягны амсаар зуулгадаг үл тийм үстэй. Хэцүү байгаа шүү дээ. Тэгвэл тийм өөрчлөгдсөн. Хүмүүс одоо мэдээлэлтэй ойрхон болсон. Биднээс сонсох сонин ямар ч хэрэг байхгүй. Тийм болцсон үед яг тийм үед биднээс яг тийм ажлыг явуулж хад бол тэр одоо мөнгөн морцны одоо тэр тэнүүн баг гэдэг юу лээ. Тэнүүний одоо тэр нэг айлууд байт. Тэнүүн голын дунд гарам дээр өвлж хаварчж байгаа. Тийм усал тэднээс бол биднээс бол аюу гой хүлээж аваа. Одоо бүрдгүү маань хэдэн үнэтэйх одоо их сүргийнхаа энэ 12 өдөр ажиллаж байна гэж шүү дээ. Одоо хэдэн үнийг бүрдгүү тийм. Ер нь бол биднээс бол энэ жил бол нэг 8 үнийг бүрдж. Ер нь 8 л байх юм болох юм байна. Үндсэн 8 хүн. Тий. Тэгэл үндсэн 8 хүн яваал яг дэшиг доошоо голоо таслаа. Тэгэхгүй бас нэг хит их олон хүн ингээд яваад тэр чинь бас тийм олдтойч бас биш яг тийм. Тэгээд нэг бас нөгөө хэдийг бас маллах гэж нэг юм байна. Буруу штэ наа чи ингэдэг гээл тий. Болохгүй тэрийг харж авах болохгүй энийг харж авах болохгүй болол
Тэгэхээр ер нь бол яг нөгөө юмаа мэдж байгаа нэг машинда 4 хүн суугаад голынхаа дээшээ өгсөд нэг хэсэг нь явчихна доошоо ороод нөгөө 4 хүн. Ингээл яг өдөрт ингээл голдоо өглөө дээшээ 4 доошоо 4 ингээл яг зөөрөө болох нөгөө ажиллаа ярилцаа. Ажиллаа ярилцаа. Тэртээ 4 хүн авчирсан загсаа үзэл за тэдний ир барьсан байна, эдний ир загс барьсан байна. За юм загс шахах болсон байна уу, болоогүй байна уу гэл бүх юма тосч шууд аваар шалчихгүй юм шүү дээ. Үзэх нь шүү дээ. Тий, яг боловсралтын үзэн. Тийм. Тэгээд дээрэс нь нөгөө би одоо яг одоо үзэгчтэй хандаад ааштай. Тийм. Болно шүү дээ. Тийм. Энэ одоо нэг биднээс нэг юм байт юм аа. Ер нь л бүхэл загсчдад байдаг хуу. Загсанд явах дээр нэг яваад ирэх дээр яваад ирлээ гэдэг. Загсны шил амсуулаач гэдэг. Тэгвэл нөгөөдүүл нь нөгөө хүмүүстэй загсны шил амсуулах гэхээр нэг юм жижиг юм авчираад энэ шил хийгээд өгөх гэсэн ичдэг байлгүй дээ бодвол. Нөгөөдүүл нь шоолдог баг. Тэгэхээр нөгөө хүмүүс ч яг үүндээ ингээд уг нь бол загсны их сүргийг бэлтгэхдээ биднээс ангилах хэрэгтэй байхгүй. За энэ одоо шилхэн болвол загс уламж одоо шинэ 5 нас хүрсэн л бол бүгд үрчнэ гэсэн үг бол үрчнүүр чинь ойлгомжтой. Гэхдээ тэр чинь нөгөө нэг одоо шилхэн бол 13 төрөлтэй хүүхдийг төрөх боломжтойсэн төрүүлэхэд тэрнээс гарч байгаа хүүхдийн одоо амьдрах чадамж нь нэр ах уу тэр өөрөө төрүүлэх чадамж нь ямар ах уу гэдэгтэй адилхан нөгөө яг 50-аас 60 см түүнээс дээд сантиметртэй байгаа загаснуудын өндөөсний боловсрал эр загасны бэлгийн боловсралт нь илүү байгаа байхгүй үр тогтоод амьдрах чадамж нь илүү байхгүй. Тэнгуут нөгөө загсанд яваад ирж байгаа усууд чинь би за хэдэн загс барих гэхтэй. Би ч 50 60 загс барьсан. Чи тавьсан уу? Тавьсан шүү дээ. Хэдийг аав гэхлээр. Би 10 хүн шиг л тохоо гарантай 10-ыг л авлаа гэж байгаа байхгүй. Гэхдээ яг үүндээ бол нөгөө амьдрах чадамжтай загсаад авчиж байгаа байхгүй. Үржлийн зүн сүргээс. Хамгийн чадамж тэгээд томыг болвол том болвол илүү чадвартай байна шүү. Тийм. Энийг бол хадгалж байгаа ч тий. Хэрвээ нэг ганц ядаж шүлийн мах бодвол ари багын жижиг нэг шүлийн бол. Тийм жижигээс нь 2 3 ч юм уу. Тохоо шиг юм 10-ыг авч болж байгаа байхгүй. Мөр шиг юм бүгдийг тавих хэрэгтэй байхгүй. Тэнгууд нь яг мөр шиг 10-гаа шилж авчаал тохоо шиг юм одоо олон болоороо сайн аваараа зөндөө загс болоор гэж үсээ тавиад байдаг. Мэдээж нэг судалгаан дээр л үнэлэгдэж ярьж байгаа шүү дээ. Тэгэхээр бас энийг манайхан бас одоо өндөр хэсийг ингээл явхад ингээд ялгадаг байхгүй. За шилэх юм бол 50-с дээд сантиметртэй одоо загс чинь загсны одоо өндөр хэсэг гэхэд тийм улаан ягаан туяатай. Тэрнээс доош одоо бага байх юм бол тийм цагаан шавал 30-аас 40 см-тэй байна. Тэрнээс шүү бага болоод явах юм бол өнгө нь бүр тунгалгуул авчихна. Тэгээд тэрнээс тогтж байгаа одоо өндөр хэсэг маань үр тогтолт нь бүр багасаа авчихна гэсэн. Тэгэхээр биднээс яг үүндээ тэр нөгөө сонгон шалгуур болт аюу хэцүү болцсон. Тэгэхээр одоо манайхан анхаарлаа хандуулаад болж өгвөл одоо том загснууд тэр ер нь бол 50-с 60 см-тай загснууд гэдэг чинь 7-оос 8-с 10 настай загснууд байхгүй. Согоо үед нь ирцээ. Тэгэхээр биднээс тэр үндсэн цөмс үргээ хадгалахгүй аль томчлол аваад ах юм бол ер нь альч загс нь адилхан. Бүхэл загс адилхан. Тэгэл аль томын л аваад ах юм бол магадгүй нөгөө нэг өөрийн нөгөө нэг одоо шилэх юм бол 50 нас наслалаа гэж үзье гэж бодоход тэрний одоо хамгийн одоо оптимал одоо бүр төлөө өгч чадамжтай үе нь л одоо яг тэр одоо 8-аас 10 нас тэр үед бол бүх үндгээс л үр тогтох бүрэн чадамжтай байсан. Магадгүй яг тэрнээс дээш болж байгаа загснууд нь яг нөгөө үндгээсний тоо толгой одоо амьдрах чадамж нь илүү ч гэсэн яг ерөнхийн биеийнхаа маасанд одоо энерги зарцуулаад хэлж байгаа юм. Тэгэхээр ер нь бол биднес одоо том загсаа болж өгөл тавьж явах хэрэгтэй шүү. Одоо хэдүүл энэ коммент руу юуцсан орё. За. Бид эдийн нэвтрүүлэгч бас явсараа цаг болсон байна. За. Газ явсан. Газ. Гэхдээ асуух юм жихгүй. Гэхдээ бас эдээс ингэж байгаа байхгүй. За шоуцгаа гэж. За энэ юм юм байна. Гаднаас янз бүрийн шинэ популяц оруулж ирж нутагшуулсан юм байгаа юу гинэ. Энэ нь болохоор харь зүйл амьтан нутагшуулах гэдэг нь өөрөө тухайн экосистем дээр маш хор нөлөөтэй. Жишээ нь сэлэнгийн сав бол зэвгдүүл хадрантай тий. Тэгсэн чинь нөгөө ховд гол, байдраг гол, баруун Монголын Төв Азийн гадагш улс бол байсан. Энэ савд энэ заснууд угаасаа байхгүй байглаасаа. Энд одоо ингэж тавьчихж байгаа. Энэ бол байдраг дээр байгаа шүү дээ. Байдраг дээр тавьчихсан. За байдраг дээр тавьчихсан юм. Тавьсан.
Тэр нь ингээ өртсөн. Үрчээд яасан бэ? Баян гүнлийн мак гэж. За. Тэгэхээр үрчээд эхлээд тэднээс ингээд тэнд байгаа унган бүх загсыг идээд тэгээд Ойлцсон уу? малчид ус уух аргагүй болоод ард иргэд ус уух аргагүй болоод яг тэгвэл уснаас нь замаг өнөртэй нөгөө загсны тоотлого нь хит ихсэн байна. Тэнгүүл усны чанар мутчих. Мал нь ч уухгүй, хүн ч уухад хэцүү болоод агнур явдаг. За энэ зүгээр ил харагдаж байгаа. Далд бол энэ зөөндөө байна. Яа тэгвэл дахиад нөгөө ус өчний тэнцвэрт байтал. За замаг тэ ёроолын шавж өхөрдөл энэ бүхэн асуудлыг ингээ нэггүй тоочвол энэ маш том юм болно. Гэхдээ нөгөө талд бол одоохондоо манайд цагаан загас одоо пэл загас шүү дээ. Одоо улагч нар нарын. Энийг бол улсын бодлогоор улсын иргэдийн хүнсний чанарыг сайжруулах зорилгоор тушуулсан. Энэ бол үр дүнгээ өгсөн. Энэ бол улсынхаа тэрнээс хувь хүмүүс ингээд дуртай газараа загас тавиад ивэл хамгийн том аюулууд нь өвчин. Зүүн талд байдаг өвчин баруун талд байхгүй тий. Зүүн талаас баруун тал руу нэг өвчин тавьсан чинь тэнд нь одоо ингээд бүр голомт тий халдварт өвчин болоод тэр голын популяц хяарвал яах вэ? Мэдгүй тий. Өвчгөл. Яг тэгвэл энтлийн өвчинд энтлийн загаснуудын дархлаа байхгүй. Мөн адилхан энтлийн дархлаа Усныхаа онцлог мөн. Тийм ээ. Усны температур. Тэр хамгийн том аюул нь. Тийм байна. Тэгээ дараагийн аюулууд бол одоо нөгөө ротон загас гээл одоо нөгөө Америкт үсрээл ингээл дугтаа ухаа цагаан амар гээл иймэрхүү жишээнүүд бол зөндөө юм. Манай дазар бол ийм жишээ байхгүй. Гэхдээ Америкт жишээ нь дугтаа ухаа за тэр ингээ хисаа нутгшуулсан тий. За санаатай олон санаанд үгээр. Яасан бэ гэсэн чинь унган загаснуудыг гаднаас ирсэн загаснууд нь дарангуйлаад орчны одоо амьдрах орчноос нь шахан зайлуулад төлийн нэгдээд за тэр загсны идэх хоолыг идчихэж байгаа. Тэнгүүд л унган загас амьдрах газар байхгүй. Амьдрах боломж байхгүй. Зүр шууд хөөгдөж шүү дээ. Тийм шууд хөөгдөж. Бусдгал дөрөг орохгүй дээ. За дараагийн нэг асуулт байгаа шүү. Монгол орны цаг орчинд тохирсон шин төрөл. Хаанс юу шүү дээ. Шин цаг орчинд яг энэ юу цөөрөм яжгүй. Тийм за тиймэрхүү журм орлоо. Юу нь бол яг энэ харь зүйлийн загаснуудыг бол нутгшуулна гэж юусоо ярихад бол аюу хэцүү л дээ. Жишээлх юм бол яг манай улсын хэмжээнд бол Монгол улсын хэмжээнд бол хоёр төрлийн загсыг авчирч нутгшуулсан байдаг. Огт байдгүй байсан загсыг уу? За. Тэр нь бол нөгөө зарим 60 гээд хоёр загс байгаа шүү дээ. Филд. Мэл гэдэг ба шүү дээ. Тий. Нэг нь болохоор нөгөө 8 нуурт байгаа. Нөгөөх нь болохоор завхан улааш 8 нуурт байгаа. Эднээс чинь нөгөө халт авсан систем гэдэг байхгүй. За. Оролттой галт байхгүй. Тэгээ нөгөө бусд газар руу тарахгүй. Бус цавлаад тарахгүй. Тий нөгөө аюул усны юмыг нөгөө эрслийг хааж штэ бас тий. Эрслийг хааж байгаа байхгүй. Хэрвээ нөгөө судалгаа амар байхгүй бол бүр тархаад бүр юучгүй болцсноос тийм газар ус туршлаа. Тийм хаалттай системтэй газар бол усан системтэй тийм газар бол харь зүйл загсыг бол нутгшуулж болно. Гэхдээ манай яг одоо ус болон экосистем таарсан, цаг уур таарсан загсыг хийхгүй бол буцаага нөгөө дулаан усны загсыг авчираад хүүт усанд хийчүүл нөгөөдгөө зундаа ус сайхан байж байгаа л үйл болгонгууд бүгд үхэл хавар болоход нөгөө нуур маань үхэрвэл тижээ байгаа нөгөө бусад одоо ховор зүудийн шавьшнууд манайд ч одоо бас ер нь яг үүндээ ингээд юуны гидробиологийн чиглэлээр бол маш олон шавьшнууд бас зарим нэгдсэн ч үед нэгдэгүйч байх магадлал бас байдаг байхгүй. Зарим одоо уулын тагнууд дээр байгаа одоо нуурууд дээр бол бас яг тэрийг бол тодорхойлоод бүгдийг нь очиод үтцсэн юм бол байхгүй шүү дээ. Тэгэхээр энэ одоо хаалттай усан систем чинжээ загас нутгшуулж болно гэсэн бас үг биш. Гэхдээ тэрийг бол мэдээж хэрэг тухайн үед одоо социализм үед бол бүхэл бүтэн одоо биологийн хүрээлэн иж хүртлээр ажиллаж иж улагчны 10 нуур болон 8 нуур дээр загас уржуул тавьсан байдаг хөөхгүй. Тэгээд нөгөө хаалттай систем одоо нөгөө сүүлийн үе чинь би ч бас нөгөө уул уурхаад хэдэн жил ажилласан шүү дээ. Нөгөө уул уурхаа хийгээд нөгөө нөхөн сэргээлтийг нөгөө нэг усан нүхийг бол нөгөө нэг нуураар хийж байгаа шүү дээ. Тиймэрхүү юмнууд нөхөн сэргээлтийг бол хийлээ гэж бодоход харь зүйлийн загсуудаар нөхөн сэргээлт хийж болох нь шүү дээ. Гадагшаад урсгалгүй гэдэг утгаар. Яг хөө тэрийг бол тэр ер нь бол маш их судалгаа их юм уу? Тийм. Ер нь бол яг тийм утгаар нь асуусан чинь харь зүйлийн загснууд гэхээр ерөнхийдөө яг үүнд бол харь зүйлийн загснууд гэхээр хөвчлэн яг юу байгаа гэдэг вэ? Дулаачны загснууд л байдаг байхгүй. Жишээлх юм бол одоо юу гэдгийг нөгөө
салмон гэл тийм загснууд ч юм бол манайха шал өөр нөхцөлд амьдардаг. Тийм болохоор маш том тийм том усан санд амьдардаг. Тийм том урсгалтай тий. Тэгэхээр манай тийм яг усан орчны эргэлтийн систем чинь жоохон баггүй. Жижигхэн баггүй 3 файл савтаа. Яг их голтой шил манай болчих. Тэгэхээр нэг байгаагаа л хайрлах хэрэгтэй байна. Тэр нь хамгийн зөв арга нь байгаагаа хайрлаад энэ үр дүн гарна штэ. Туулын үржүүлэг үр дүн гарцсан байна. Гэхдээ энэ ингээд дахиад магадгүй туулын доотлол те одоо бохор нийлэн заамар энэ асуудлууд ингээд айтайхан болоод ивэл туулд одоо бид нүс жомброк хөрж байгаа бол хэдэн жилийн дараа бас 40 30 санчтай загснууд илбэг болчих واخгүй. Алахгүй л ивэл их загснаас их загс үлддэг. Туулд тэнц зөөндөө загс одоо загс чинь болгол ийм ярддаг шүү дээ. Зөөндөө загс байсан л гэдэг. Тэр чи яг үндэ тэр зөндөөгөөс нь ганцхан тэр хүмүүс тэр баригаад очиол халаад байгаа юм байхгүй ш тагнаад байгаа тий. Тэр баригаад ингээл тэр голыг мэдж байгаа бүх хүмүүс тэр зөөндөө загс байна гэж очиод бүгдээр зөндөг очиж байгаа. Тэгэхээр зөөхөн загснаас зөөхөн л юу өнгөрсөн намар манай багийн өдөр явж байгаа сүгнэгэр ороод тэд ах нар өстэй яа зүгээр түүж байна. Зүгээр уутан тэгээд ийм юмдыг. Харин тийм марс нэг тийм юу ба. Тэгэд юм хэлээд ойлгохоор үл хүмүүс ашиг л тэгээд. Тэгээд би нэг ганц гол юм асуух гэсэн нэг аюу гоё юм уу? Ерөөс асуухгүй өнгөрөх гээд. За ингээ Монголын одоо энэ загас үржилт загас одоо байгальд ингээд загас үржүүлэх үйл ажиллагаан дээр манай хууль эрх зүйн орчин ямар байна вэ? Улсын дэмжлэг ямар байна вэ? Яг гоо бодит мэдээлэл өгч төгөө. За энэ хууль эрх зүйн орчин бол мэрэгжлийн эрхтэй байгууллага энэ үйл ажиллагааг явуулах хэрэгтэй. Энэ одоо би сая нөгөө харьцуул дээр бас энийг ярих гэж бодож байгаад. Харьцуулаад тусчаад ярих гэх үү? Хариулъя. Харьцуулыг ингээд тухайн хүн дураараа авчиад тавьчвал та хуулиар ажиллуулна. Ягаад гэвэл та одоо ингээд төмөр нэг хүн хэдэн газар штаачвал ямар төлбөр те хуулиар ажиллах хүлээдэг. Харьцуул мөн адилхан. Та нэг гол дээр дураараа ингээд өөрийн дураар янз бүр юм тавьчвал та хариуцлага хүлээнэ. Ямнаас хуулийн хүрээнд бол мэрэгжлийн эрхтэй байх хэвээр. Мэрэгчлэнтэй байх хэвээр. Ийм яг одоогийн байдлаар ингээд мөнгө санхүүгөөж юм уу юм дэмжиж байгаа юм бол байхгүй байна. Энэ яг хуу туулын төсөл юм уу юм тоотой яг үндэ туулын төсөл байна л да. Одоо энэ гаднаас санхүүжилт авах боломж бэдгүй юм. Одоо төсөл бидрэг дэмжээч тийм Монгол орны одоо энэ одоо дэлхийд дээгүүр зөндөө төсөл хэрэгжиж байгаа шүү дээ. Ингээ байгаль чиглэсэн. Энэ дээр нь таад мөн одоо судалгаа хийж исэн юм байгаа болов. Яг гадных нь нэг ийм ашиг сонирхол гадныхны байгууллагын зорилго одоо тэр нэг хэсэг хүмүүс шүү дээ. Тэр хүмүүсийн зорилго нь манай зорилготой нийцвэл энэ бол боломжтой. Гэхдээ манай зорилготой нийцгүй тэдний зорилго нь өөр бол хамаагүй байхгүй тэднээс. Тэгэхээр яг тэр нөгөө зорилго нэгтэй улсуудаа олвол боломжтой гэсэн. Бас байгууллагт тийм би зайлшгүй чардаг. Тэр донор орнуудын одоо шилхэн бол бас шилхэн нэгдсэн үндэсний байгууллагаас авч хэрэгжүүлээд тэр засны аж ахуй байгуулах нэг тийм төсөл явагдсан. Тэр бол одоо донор орнуудын одоо нэг хөгжүүлэл байгаа шүү дээ мэдээж хэрэг. Тэгэл тэр хөгжүүд ирээл 20 орчим мянган доллар өгөөл. Тэгэл тэр үйл ажиллагаа яг явж ивэл тэрийг буцааж авахгүй байх магадлалтай. Тэр үйл ажиллагаанд яваагүй өөр юм зарцуулсан байх юм. Тэр хүн буцааж төлөх нэг юм нөхцөлтэй. Гэхдээ бол дэлхий бол угаасаа яг сүүлийн жилүүдээр нөгөө ковид тэгэл янз янзын нөгөө эдийн засгийн нөгөө янз янзын вирус ган гачиг гэдэг ер нь бас жоохон өмснөө хомсдолд орсон. Тийм одоо он жилүүд аягүй явж өнгөрлөө л дөө. Тэгэхээр яг тэр хүрээндээ бодож тийм үү. Ер нь дахиад дайн дажин байж гэхдээ ерөнхийдөө маах чинь нэг юм жоох юм хаагдамд орчин. Тэгээ ямар нэгэн төсөл хөтөлбөрүүд хэрэгжихтэй энэ манай бусад нөгөө хоёр улсын маань үндсэн зорилго сонирхол юу байна те. Тэрнээс хамаарат байгаа байхгүй юу? Тийм. Хуучин бол нэг хэсэг бол яг нээлттэйгээд одоо нэг 12 3 хоногийн үед бол аюу гой нээлттэй л бүх газраас нүүд орж ирээл төсөл хөтөлбөр би нэг ч бүр зүйлээ ажиллаа гарахаа гал. Та одоо багшаа хийж байгаа юу? Одоо бол би багш хийхгүй яг цэвэр одоо энэ ажлыг хийгээл. Сүүлийн асуултаа ч тийм одоо энэ манай хөдөө аж ахуйн сургуулийн загас одоо технологич гэдэг загас үржүүлгийн загас үржүүлгийн технологич ангид маань одоо шинэ
хүмүүс бэлтгэж гин үү? Бэн үү байхгүй нь одоо? Ер нь бол одоо оюутнууд байна. Байгаа юу тий? Сурч байгаа. Ер нь бол яг нэг альва нэг юуны одоо боловсролын одоо нэг индекс одоо буюу одоо тийм байна л да. Үзүүлэлтүүд байна. Жишээлбэл бол англи дүүргэлч гэдэг юм. Нэг англи дүүргэхэд одоо 15 хүүхэд түүнээс дээш байж иж тэр багш байгаа. Хичээл заах хэрэгтэй ч гэдэг юм. Тэнгуут одоо яг манай заасны чиглэлээр бол маач өөр унган нэг нүүдлийн мал аж ахуй газар тариалан их сүүлийн үед хөгжсөн ч гэсэн бас арай хайцангуй хүмүүсийн ойлголт бүх ард түмний одоо ойлголт авцсан. Тэрнтэй адилхан бол нөгөө бүгдийг нөгөө нэг яг юутайгаа адилхан төсөөлөд байдаг. Мал одоо нүүдлийн соёлтойгоо мал аж ахуйд ижлээд төсөөлөд. Тэгэхээр нөгөө нэг загас маань жоохон хаяг хичээд нөгөө энэ чинь яг юмдээ болоо шинэ зүйл. Тэгэхээр энийг ингээд бид нар ч вэ нүү найс нөхөд хувь хүн ерөөсөө л энийг л айгүй тийм байнгын л ярьдаг сэдв маань байгаасаа одоо мэдгүй хүмүүс байгаа учраас л орохгүй байгаа шүү дээ. Тэг ингээд энэ загас гэж амт байдаг бид нар ийм голуудтай ийм хүндрэлүүд байна. Энэ дээр одоо ийм хүний нөөц гэдэг амар чухал зүйл байна. Энийг бэлтгэмээр байна гэд одоо энэ чинь ингээд сонсоод ийм анги байд юм байна гэдээ одоо бодоод мэддэг болно. Тийм суралцаа. Одоо эн чинь зөвхөн загас үржүүлбэс бас ингээд аялал жуулчлал болох бүрэн боломжтой мэрэгч юм байлээ. Яг тэгэхээр ингээд энэ ангийг төгссөн бас нэлээд гайдууд байдагтэй би одоо зарим мэднэ. За ингээд подкаст өндөрлөх үү? Яг гоо төгсгөлд нэг юу яа. Манай нөгөө подкастын чинь нэр нь Fish-on шүү дээ тий. Тэгэхээр одоо юу гэдэг одоо бид нар ерөнхийдөө анх санаачлага нь бол нөгөө загасчлаад гоё мэдрэмж. Одоо загас үржүүлэлтийн хэд маань ерөнхийдөө хоббигоороо ч гэдэг юм уу. Та чинь загас ч юм уу ер нь? Би бол одоо би загас өрдгөө гэж шүү. Ажлын шаардлаар бол яг эсвэргээр гэдэг байна. Тэрнээс бол ерөнхийдөө тиймэрхүү юм байгаа юм. Ер нь бол яг л биднес нөгөө яг үндс нөгөө одоо ингээл загас судлаа загас үржүүлэх шиг хүмүүст бол айгүй тийм юу байв гэж ойлгоод байдаг. Айгүй мундаг загас ч байх хэвээр загас ч байх ёстой нь бол ёстой. Тэр хүн бол ямар ч тохиолдолд загас байх хэвээр. Тэр утгаараа бол загас байх нь байна. Тэгтээ бол бусад улсууд амар ингээд тийм мундаг тийм зэсгэр эрдэмтэй гэж ярихгүй. Тэгтээ өөрийн гэсэн зэсгэр эрдэм бай. Тийм мэрэгчлэл нь бол үнэхээр үндсэн мэрэгч. Шаардлага. Хамгийн гол нэг энэ биднес ингээд нэг таас ингээд юу гэвчтэй сурчаа шүү дээ. Сургуулийн сураа төгссөн юм чи таас бол амар барих хэвээр. Загсыг бол бараг л амьсгалж байгаад нь ойлгож байсан тийм шиг. Тэгж хүмүүс ойлгодог байхгүй. Тийм үү тийм. Тэгэхээр айгүй хэцүү хүнтэй ингээ яриа нийлдэг. Тэгэхээр биднээс ямар хичээл ордог вэ гэвэл хэрхэн загсыг үржүүлэх вэ? Загс гэж юу юм? Ерөнхий загс судлал юу юм? Тэгэл загс үржүүлэх одоо ер нь загс яагаад байгаад байгаа юм те. Тэгэл усан орчин гэж юу юм ингээл энэ бүгдийг л орж идэг. Яг хөө зүгээр нэг яг загсчлалын хичээл бол биднээс бол ерөнхийдөө нэг одоо хагас семестрт 2 кредитээр зөвхөн үндсэн ойлголтыг заал гаргадаг байхгүй. Тэд метр утас байна, тийм байна. Өгөөс тэдний зар ингэж орсох хэвээр тийм тавилттай байна. Орчин юм байна. Голоо ингэж ууших хэвээр гэсэн л юм ордог. Зоргоо маань бас гайд байсан гэсэн. Ер нь сүүл загсанд явбуу. Яг энэ одоо үржүүлгийн ажиллал хийгээд байна. Одоо Fish-on podcast гэж сүүлийн нэг загслын ажиллаа. Сүүлд юу явсан? Загс үржүүлэг биш шүү зөө. Зөвхөн яг ингээд загсандаа явсан уу хоёр. Явсан. Хаантын дархан цаацд газрын. За. Мэргэжилтнүүдтэй цуг 21 евро ороод онцоод ирсэн. Сайхан байсан. Яг зайр гүцсэн. Нэ намар өрөө. Тэгээ зайраа хүлээж өдөржингөө байж байгаа нэг цаг. За нэг 2 цагийн л зай гарсан баг та. Тэр хооронд дуран загс харьсаа. Гоё юус. Яг загсанд яваагүй шүү. Яг загсанд явсан. Баян үлгэр. Ажлаа хийгээ явсан шүү. Агуу тэр улсууд өөрсдөө ажилтай. За. Би бол бариад одоо багт намрагдаад. Яг уу боломж гарсан. тийм нөхцөл байдалтай ямар хуу байгаа ер нь. Тэрийг зүгээр харъя. Тэгээд хэрэг загс вэ? Өнөөх барайгүй. Гэхдээ яг уу өрх нэг. Чи ч одоо барайл амар хайрлна зү. Яг уу энэ нөгөө загс судлах гэж байгаа бол дээж авах хэрэгтэй бол тий. Тэр загсыг хагнах хэрэгтэй. Арга байхгүй. Тэр чинь дээж авах хэрэгтэй. Нөгөө холоод гидс ирүү юм уу? Хэр төрстэй байна? Хэр одоо бэлгийн бүтээгдэхүүн гэл ингээл зөндөө юм. Тэднийг нөгөө заавал задлж ижил харж болдог болохоор тэмдэглэн тийм. Тий. Тэгэхээр яг уу нэг хэдэн зэг гэдэг барьсан. Тийм болно нэг шээ. Зоргогийн маань юу хийдвэ?
Рекорд аа. Рекорд тий. Юу хийдэг тий. 2 жилийн өмнө шишигдээс 2 жилийн өмнө шишигдээс 140 гарав хизээг нэ. 2 жилийн өмнө. Өө за. Шишгт. Тэгээд яг тэрнээс өмнө бол тийм том байгаагүй метр 5 байсан. Тэгээд сайхан мэ сайхан. Тэгээд ер нь бол энэ их юм. Яриад юм. Сонирхолтой сэдв. Одоо ингээд дараа нь хэдүүлээ ингэ штэ. Одоо тэртээ 3 сар бид нар хэдүүлээ бас ажил хийгдэх үү те. Тий хийгдэн. Одоо ингээд манай энэ vision бодит ингээд дүрснүүд бухна шүү дээ. Ингэж ажилт юм аа. Ийм хүнд хэцүү байна. Ийм сайхан үйлсийн төлөө явж जैन та хэд манд дэмжээч л гэдэг байна. Ер нь бол тэрийг бол ер нь болж үл биднээс бас те яг одоо яг төрсэн авчраал малж явах хугацааныхаа тэрийг бас лайв байдлаар уус танилцуулж. Одоо дараа нь тэр хүн тийм нээлттэй. Мэдээж тэр хүн надад биш тэр амтанд одоо хөрөнгө оруулалт хийсэн шүү дээ. Тийм тэр төлөв. Тэр амтан маань яг боожж гин үү, боожгүй юм уу? Аливаа одоо манагч бас ингээд нөгөө нэг хоёр талтай аваад байгаа шүү дээ. Амар хартаа болсон те. Яг энэ хийгээд байна уу хийхгүй байна уу? Яг бодож шигээл хүмүүс харж ивэл хийж байгаа биднээс ч гоё. Энэ ажлыг зохион байгуулж байгаа та бүхэнд ч бас гоё шүү дээ. Тийм үстэй. Тэгэхээр ер нь бол нээлттэй. Ер нь бол яг хав засны одоо лаборатори бол яг тэр одоо юуны хувьд бол 20 цэртэй байдаг. Гэхдээ мэдээж зэрэг 20 цэрээ бол юугаа бариад ариун цэрэг маш сайн захиад дотор нь бол ороод одоо бичлэг хийж болно бол. Тэгэхээр одоо ингэ Vision подкаст маань одоо 3 сард одоо дуусгараа гэж. Vision подкаст маань 3 сард одоо ингээд яах вэ гэхээр дараагийн подкаст болохоор яг орчныг би очиж үзсэн учраас нөгөө жоохон жимийн шүүгөхт болохоор лайв явж чадах юм уу гэж жагаад ингэ. Тэгээд ямар гадаа гоё цэцэрлэгтэй байсан. Тийм амар. Тэгээд нэр дуртай идэх тий. Тэгээд ийм нэвтрүүл ямар ч гэсэн нэг Vision подкаст бол дараагийн 3 сард бол хөдөө аж ахуйн дэд сургууль дээр яг тэр лабораторийн талаар нэг юм сүрэг авчихсан байх тоо. Үгүй бэлтгэлийн наам хэлцүүлэг. Тэгээ ер нь бол хэлэх гээд байгаа юм болохоор таны оруулж байгаа нэг төгрөг одоо ингэдэж шүү бид нар чинь ингээ буян үлдэнэ гэж юм шүү. Таны оруулж байгаа нэг төгрөг чинь байна шүү дээ тий. Одоо нэг будаа шиг үрж ийн гэдэг шиг тийм ээ. Үнэхээр тэр будаа шиг яаж үрждгийг дээрээс нь тэр чинь будааны ширхэг болгон чинь ам байгаа байхгүй тий. Тэнд оруулж байгаа буян болгон бол айгүй өндөрөө чухал байдгиймаа гэдэг ингээ шатаараалтай ингээ подкаст контентээр үзүүлнэ. Тийм учраас та одоо юу гэдэг юм таны ингээ зарцуулж байгаа мөнгө төгрөг болоод буян хийж байгаа шүү л гэж мөнгө төрөөс цаг хугацаа. Байгаль орчин гол улсанд маш том хэрлэн голын заасны нөөцийг нэмэгдүүлэх энэ жирхэг жарахаа таны оруулж байгаа буян ч юм аа. Тэгээд хэдүүлээ ингээ өндөрлөө. Тэгэхгүй одоо нэг цаг 20 орчим минут болсон баг шиг байна. Одоо яваад яриад байвал яриад байх юм байна тий. За та хоёрт маш их баярлалаа. За Баткад баярлалаа. Орчин их гоё болсон. За баярлалаа бас та бүхэндээ подкастт оруулж ирсэн. Баргал баажиг хамтран ажиллаж байгаа байгууллагуудаа бас их баярлалаа. Энэ бараг пивэнд орхон байна. Нэр пивэс гадна юу байгаа шүү дээ. Энэ energy drink байгаа. Энэ target гэдэг энержи drink байсан юм. Энийг хэлбэл бас авч нөгөө нэг загсал явахд чинь тэгээд шод байгаа нэг нь машинаа барих хэрэгтэй шүү дээ. Тэр чинь энэ л хань болдсон шүү дээ. За ямар ч энэтэй ингээд иймэрхүү яг загасчдад хэрэгтэй аялж байгаа юмд хэрэгтэй ингээд байгууллагуудаа маш их баярлалаа. За тэгээд ингээд энэ их маань ингээд тайд бас дэмжиж хамт үржүүлээд явна шүү дээ. Тийм шүү дээ. Ингээд хамтдаа ингээд. За баярлалаа бас сайхан ингээд сайхан лайк шеэр хийгээрэй. Өөрөө мэддэг чаддаг л одоо хам чимээл ярьлаа. Тийм одоо энэ чинь л бидний хүмүүс түгэх гол мэдээлэл. Цаашдаа зүмөр олон уулзах ах. Тийм олон. Энэ л. За наривч төгсөхөө. Yeah.